хүн юу нь яагаад гэрлэх хэвтэй юм бэ? Яагаад гэрлдэг юм бэ? Тэ? Ганцаараа байж болдгоо юм гэдэг чинь тэ. Ганц бий байхын мэдээж давуу тал гэж байгаа л та. Жиргүүл болох процесс яг хизээ эхэлдэг вэ гэхээр зөвхөн хурмаас эхэлдэг шүү дээ. Тэгэхээр юу хийж байгаа? Бид нэр ихнэрээ яаж хайрлах ёстой гэдэг арга зам хэлж байна. Олон хүүсийн тухайд таны бодол. Сайн мэцхан та бүхэн дээр өнөөдөр минь төргий Christian Mindset подкастын маань эхний дугаарт давтан барилна. Энэ удаагийн маань сэдв бол Библи болоод гэр бүл гэсэн сэдв байгаа. Тэгээд надтай хамтран энэ подкастыг явуулах зочин багш бол манай Оргил багш маань байгаа. За Оргил багш маань өөрийгөө танилцуулж. За намайг Батөргөл гэдэг. Тэгээ эхнэр 3 хүүхэдтэй хамт амьдарч байна. Тэгээд багш гэж юм дээ. Тэгээ яадаг багш юм бэ гэхээр Дархан нэгдсэн теологийн сургуульд багшилж байгаа. Тэгээ нэгсэнд бол Библийн багшаа гэж ойлгож болно. Тэгээд мэдээж нь бас пастрын үйлчлэл хийж байна. Энэ подкастын маань хамгийн ихний асуулт яагаад хүн гэрлэх ёстой юм болоо? Ер нь яагаад эрэгтэй эмэгтэй хүмүүс гэрлэлт юм болоо гэсэн асуултаар эхлэмээр байна. Хүн юу нь яагаад гэрлэх хэвтэй юм бэ? Яагаад гэрлдэг юм бэ? Тэ? Ганцаараа байж болдгоо юм гэдэг чинь тэ. Тэгэхээр ерөнхийдөө бид нар Библийн эхний номыг харах юм бол Бурхан хүний бүтээхтэй л угсаа гэр бүл байхаар бүтээсэн байж байгаа байхгүй. Тэгэхээр яагаад гэсэн бэ? Яагаад тэгэхээр Бурхан эрхлээд эрэгтэй хүнийг бүтээсэн. Тэгээд дараа нь яасан бэ гэхээр ганцаараа байх нь сайн биш байна гэсэн. Тэгээд эмэгтэй хүнийг бүтээгээд яг энэ хүн гэдэг зүйлийг эр эм хүүстэйгээр бүтээгээд тэгээс хооронд нь гэр бүл болохоор байлгаар бүтээсэн байж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ хүн гэр бүл болно гэрлэн гэдэг чинь өөрөө энэ чинь Бурхны төлөвлөсөн одоо хүмүүний амьдралын одоо завгарчлал гэж ойлгож болно. Тийм ба. Тэгэхээр ерөнхийдөө гэр бүл хүн хосоор амьдрна гэдэг маань санаандгүй зүйл биш. Энэ бол Бурхны төлөвлөгөөний дагуу бий болсон зүйл юм а гэдэг дахин батгаж байгаа шүү дээ. Тэгэхээр Бурхан гэр бүлийг бол эрэгтэй эмэгтэй байхаар бүтээж байгаа. Хүүстэй байхаар бүтээсэн. Гэтэ одоогийн нийгэмдэр зөндөө олон хүүс байна шүү дээ. Тэгэхээр гэр бүл гэдэг ойлголт бол нэлээд өөр болоод байгаа. Тийм учраас энэ олон хүүсийн тухайд таны бодол. Яг олон хүүс гараад ирсэн юм үгүй л дээ. Тэгээ хүүсний талаар айлуу олон төлөвлийн одоо олон уралч үзэл бий болчиход байгаа шүү дээ. Мэдээж тэр нөгөө нэг одоо ижил хүүстэнтэйгээ ижил хүүсний тухай ойлголт одоо үзэл бодол санаануудын одоо улмаас тийм үү. Тэгэхээр Бурхан угаасаа анхнаасаа л ир юм гэсэн 2 хүүсийг бүтээсэн байж. Тийм чи ямар нэгэн саармагч эсвэл одоо 3 дахь хүүс гэж байхгүй 4 дахь хүүс гэж байхгүй тийм үү. Тий. Тэгэхээр нөгөө нэг саармаг хүүс гэдэг бол одоо хилний дүрмэл байгаа шүү дээ тий. Саармаг шиг гэж тий. Тэгээ тийм л юм байж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө нэг ерөөсөө бидний хувьд бол гэр бүл гэдгийг ерөөсөө христч хүмүүсийн хувьд бол ерөөсөө л эрэгтэй эмэгтэй хүний хооронд бий болох одоо тэр гэрлэлтийн гэрээстэл харилцааг л одоо бид нар яг одоо жинхэнэ одоо сонгодог гэр бүл гэж л үзэж байгаа. Яг жинхэнэ гэр бүл байх хэрэгтэй гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр бусад одоо орчин үеийн залуучуудыг зөндөө олон хүүс байгаад байгаа. Тэгэхээр энэ тал дээр юу гэж харах нь яг бичээсийн дагуу зөв юм болоо. Тань яг юу гэж харах вэ? Жишээлбэл за хоёр бол байгаа юм байна. Эрэгтэй эмэгтэй гэсэн хүүсийг Бурхан бүтээсэн. Тэгвэл бусд нь бусад нь яг нөгөө нэг өнөөгийн залуучуудын яг мэдээж нөгөө нэг одоо бид нар чинь илүү нөгөө арчилсан нийгэм хүний эрх чөлөөг дээдэлсэн одоо юм цаг үе нийгэм гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг хүн ер нь бол тухайн нийгэм хитгэхий эрх чөлөөтэй одоо нэг арчтал гэдэг зүйл чинь хит туулширхаараа нөгөө нэг зөв буруугийн тухай ойлголт нь ингээ говьд эхэлчихэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ бол яг энэ говьсан энэ гажсан одоо энэ булангарцын бодол санаа бол энэ сэдв болгон дэрлэг гарч ирдэг те. Ер нь бол сонгодог уламжлалт нөгөө нэг уламжлалт гэдэг чинь өөрөө хамгийн сайн зөв зүйлийг л одоо шингээж одоо хооч үдээ өвлүүлж ирсэн тийм л зүйлийг уламжлал гэж байгаа шүү дээ. Тэр сонгодог яг суур тэр үннүүд рүү ингэж дайрч эхлэх ийм цаг үе одоо үед бид нар амьдарч штэ. Тэгээ энэ ингэж дайрч эхэлж одоо энэ суур өннүүд рүү өөрийн яагаад ийм байж болдгүй гэсэн ингэж гисэн ийм бодолтойгоор ингэж одоо өөр бодол санаатай байна гэдэг чинь энэ бол яг хөө мэдээж нөгөө нэг одоо өнөөгийн нийгэмдх одоо эрх чөлөөт одоо
хандлагын сэтгэлгээний одоо сөрөг тал юм л да гэж болж байгаа. Түүнээс биш яг өндөө бол нэг шин юм биш. Өө эн чинь нөгөө 90-ээс гадна бас өөр хүүс гэж байж болдгийм биш үү гэдэг ч юм уу те. Эсвэл нөгөө нэг бас нөгөө нэг гэр бүл гэдэг чинь заавал одоо нэг эрэгтэй эмэгтэйний хооронд байх ёстой зүйл биш гэж ойлгох ч юм уу те. Яг энэ бол нөгөө мэдээж бидний одоо христч одоо ертөнцийн үзлээс бол энэ бол гэмт хүний одоо нүгэлт мөн чанартай одоо баригдаад эндээ дийлдээд одоо бурхны үнний эсрэг тэсэлж байгаа л нэг үйл хэрэг гэж болж байгаа гэж байна. Тэгэхээр яг хөө мэдээж нөгөө нэг одоо нэг нөхцөл байдал бол одоо нийгмийн залуучуудын нөхцөл байдал бол нэг тийм ижил хүүсэнтэйгээ явуулдаг ч юм уу те эсвэл өөр хүн хідэн ч хүүстэй байж болно гэдэг энэ үзлэлийг нөгөө нэг талаараа айгүй нэг тийм тренд болчиход байгаа байхгүй. Бараг ингэж бодохгүй бол бараг чи үеэсээ хоцорчлоо ч гэдэм үү те. Ингээд масаараа ингэж одоо муугайдаж ингэж ойлгох нь айгүй нэг тренд болцсон гэж ойлгохтой байдаг тийм. Тэгэхээр яг өндөө бол энэ чи яг нэг тийм зөв юм биш л дээ. Нөгөөсөө мас гэдэг чинь өөрөө угаасаа заавал нөгөө нэг туйлын үнэн зүйлийг одоо юу яддаг. Туйлын үнэн зүйлийг одоо нөгөө нэг баримталдаггүй шүү дээ. Ер нь бол яг хүний хүнд юу сайхан санагдсан, юу гой санагдсан тэр зүйлийг л одоо ингэж дэлгэрүүлэх, ингэж нийтээрээ даган дуурайхыг л зорж байгаа тийм зүйл байж байгаа. Тэгэхээр нөгөө масс болгоны ингэ бод сэтгэж байгаа тийм зүйл бол зөв гэж одоо итгэх нь бол ухаалаг одоо ойлголт биш л дээ. Зөв. Тодорхой хариулт өгсөн байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь Бурхан эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээгээд гэр бүлийг бий болгосон. Тэгвэл энэ гэр бүлийн оршин байх зорилго яг юу юм бэ? Гэр бүлийн одоо Бурхан бүтээсэн зорилгыг хэлвэл. Тэгэхээр нөгөө нэг ер нь бол яг хэрэг бид нар өөрсдийнхөө амьдралыг ингээд эргэн тойрных одоо амьдрал дээрх үз төлсөн тэр жишээнүүдийг харах юм бол ингээд айгу шантармаар зүйлүүд айгу харагддаг шүү дээ. Тэгээд яг юуны төлөө ч амьдрах юм те. Ер нь гэр бүл яг юуны төлөө байх ёстой юм те гэдэг энэ одоо хүний одоо зүрх сэтгэлдээ тулгамдсан юм асуудлууд гарч ирж байгаа шүү дээ те. Тэгэхээр нөгөө нэг бидний эргэн тойронд үзэж харсан тэр амьдралын жишээнүүдийг гэр бүлүүдийг харахаараа заримдаа бид нар яг энэ гэр бүлийн одоо туйлын зорилго гэдэг зүйлийг ингээд бүрэн ойлгож ухамсарлахгүй яг тэр одоо гэр бүлийн туйлын үнэн тэр зорилгоог одоо ингээд хитрхи холдсон юм тохиолдол байгаад байдаг л да. Гэхдээ ер нь бол ерөөлтэй гайхалтай гэх юм уу те. Бурхан өөрөө яг энэ гэр бүлийн бүтээгч за одоо ингээд хоёр болчлоо. Одоо ингээд хоёр өөрөө ингээд дураар амьдраа гэж харалтаа нь үзээгүй, тэгж хэлээгүй. Гайхалтай зүйл нь юу гэхээр Бурхан хүн төрөлхтөд бүчээчээд гэр бүл байхаар нь гэр бүл болгочоод яасан бэ гэхээр яахын тулд хоёр гэр бүл болж байгаа юм бэ гэдгийг энэ зорилго нь бас хэлсэн байж байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө яг хөө мэдээж Библиэс харах юм бол маш олон мэдээж сургаал номдол одоо ойлголтуудыг онолуудыг ярьж болно л доо. Энэ бол ерөөсөө нэг гэр бүл гэдэг чинь өөрөө нэг зөвхөн гэр бүл болж байгаа энэ явдлаа түрүүн би бас нэг хэлэх юм барсан. Зөвхөн эрэгтэй эмэгтэй хоёр ингээд нийлээд байгаа шүү. Тинчээ бас 3 дахь харилцаа гэж. Энэ 3 дахь харилцаа бол Бурхантай харилцаа гэж. Тэгээ гэр бүл гэдэг чинь Бурхан эрэгтэй эмэгтэй эхнэр нөхөр гэсэн энэ гурвалсан харилцааны үндсэн дээр яг цэвэр яг Бурхантай гэр бүл болж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө гэр бүлийн одоо туйлын зорилго бол ерөөсөө л Бурханы хүсэл зорилгыг биелүүлэх тийм явдал гэж. Бурхан өөрийнхөө алдрын төлөө энэ хорвоо ертөнцийг бүтээсэн энэ одоо зорилгын одоо зорилго биелэхийн тулд энэ одоо энэ үйл хэрэгтэл энэ Бурхан яах нь энэ гэр бүл гэдэг зүйлийг ашиглаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зорилгын төлөө алхах нь л гэр бүлийн тулд энэ зорилго гэж байгаа. Тэгээ мэдээж яах вэ мэдээж олон хүмүүс мэдээж гэр бүлтэй болоод хүүхэдтэй болох тийм үү. Эсвэл сайхан амьдрах те олон ургуучтай болох ч юм уу эсвэл нөгөө нэг амьдрал дээрх янз бүрийн тэр материалыг эд сайхан тэр аз жаргал гэдэг зүйл нь одоо гэр бүлийн зорилго гэж үздэг хүмүүс мэдээж байна штэ тийм л. Гэхдээ энэ бол ерөөсөө бидний бол туйлын зорилго бол биш гэж байна. Бид нар яг энэ гэр бүл гэдэг энэ зүйлийг Бурхан бидрийг анх яг гэр бүл гэж бүтээхдээ нэг зорилготой байгаа штэ. Тэр Бурханы тэр бидэнд өгсөн зорилгыг биелүүлэх нь гэр бүлийн зорилго байж байгаа. Тийм байна гэсэн. Тэгэхээр яг нийтлэг байдлаар гэр бүлийн Бурхан бүтээсэн зорилго гэж
байгаа шүү дээ. Таны хэлсэн зүйлсүүд орох. Гэтэ сая хэлж байгаа шилэн тухайн гэр бүл тандсан бурхны зорилго гэх. Тэгэхээр гэр бүл болгон өөр зорилготой байх боломжтой гэсэн үг. Яг хөө тэнд нэг ерөнхий нэг бурхны одоо туйлын нэг одоо үнэн зорилго гэж бол байгаа штэ тий. Гэхдээ тэр бүх нийтлэг тэр нийт ерөнхий тэр зорилгод бурхан гэр бүлийг өөрийн одоо бас арга замаар ч юм уу эсвэл амьдралаар замналаар ингэж туулуулад одоо тэр зорилгыг хүргэх одоо боломжтой болдоо. Гэхдээ ер нь бол нэх айхтар нэх өөр зорилго гэдэг юм байхгүй л дээ. Ер нь бол тий. Энэ нот хоёр ингээд гэр бүл бол ингээд сайхан амьдрал үржиж өнөр өтгөн болоо тий. Газар дэлхийг дүүрэг гэдэг бурхны үг заавар тушаалыг биелүүлэх юм. Тэгэхээр мэдээж яг өөр амьдралын хэм маяг бол байгаа штэ мэдээж тий. Тэгээ өөр амьдралын хэм маяг байлаа гэд тэнд одоо өөр зорилго байна гэх нь бас учир дутагдaltaа тий. Тэгээ мэдээж нөгөө нэг бурхан хүний бүтээхтэй янз зарл бүтээсэн байгаа шүү дээ. Таарсан байж. Тэгээд амьдралын хэм маягийг шалтгаалаад тэр зорилгот хүрж байгаа арга замнална тий. Амьдралын хэм маяг нь гэр бүлийн нөхцөл байдал нь өөр байж болох тий. Тийм ээ. Цааш нь бас нэг асуулт байна л да. Тэгэхээр ерөнхийдөө гэр бүлийг бурхангүйгээр бүрэн дүүрэн ойлгох боломжгүй гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр гэр бүл бурхантай хамт байх үедээ л утга учир нь тус бүрийн үүрэг нь тодорхойлогдож байгаа. Ингийн боловч ерөнхийдөө гэр бүлийн гишүүдийн үүрэг ямар байх ёстой тухай Библи заасан байдаг вэ? Тэгээ ерөнхийдөө гэр бүл гэрлэлт гэдэг энэ харилцаа чинь мэдээж энэ хоёр өөр хүүстэй хүмүүсээс бүрдэж байгаа шүү дээ. Ер нь бол тийм. Тэгэхээр яг нэг гэр бүлийн гишүүдийн үүрэг гэх юм бол одоо тус бүрийнх нь үүрэг гэж хэлнэ нөхрийн. Тийм. Яг нэг бие биенийхээ өмнө хүлээх үүрэг гэж бас байна тийм үү? Эсвэл нэг амьдралдаа ерөнхийдөө яг гэр бүлийнхээ нийгэмдээ хүлээх үүрэг гэж бас байгаад байдаг тийм үү те. Тэгэхээр энэ талаас нь одоо ярих юм бол мэдээж бие биенийхээ өмнө хүлээх үүрэг талаас гэх юм бол бурхан гэр бүлийн гишүүд болгонд ямар үүрэг хариуцлага зорилго юу өгсөн бэ гэхээр одоо нөхрүүдэд бол эхнэрээ хайрлаа гэж хэлсэн байна. За эхнэрүүдэд бол нөхрөө хүндлээгээд хэлсэн байна. Онцгойлоод хэлсэн байна. Гэхдээ мэдээж ер нь бол бие биенээ хүндлэх ёстой гэж хэлж байгаа л. Гэхдээ ер нь бол онцгойлоод ер нь бол эмэгтэйчүүдэд бол хүндлэе гэсэн. Харин хүүхдүүд бол юу гэж хэлж байгаа вэ гэхээр ер нь бол хүмүүжлийн талаар хэлж байгаа шүү дээ. Ер нь бол хүүхдүүд хүмүүжлэлтэй байх ёстой. Тэг сахлах баттай байх ёстой гэдэг ийм зүйл биш. Тэгэхээр нөгөө нэг ерөнхий одоо энэ одоо бие биенийхээ хүлээсэн үүргийн хүрээнд одоо яг бусад одоо нөгөө гэр бүлдээ харуулах одоо тэр нөгөө нэг одоо зам байдал одоо үйлдэл зан чанар ч гэдэг юм уу те гэр бүлийнхэн төлөө хийх ёстой ажил үүргийн хуваар ч юм уу энд бүгд ингээд тодорхойлогдол явчихна л та явчихна гэсэн үг. Жишээлбэл одоо юу гэдэг нөхрүүд одоо эхнэрээ хайрлахын тулд одоо энэ хайрлаж байгаагаа яаж харуулж байгаа гэдэг чинь өөрөө тэр хүний нөгөө нэг гэр бүлийнхаа өмнө хүлээж байгаа одоо ажил үүргийн хувьд тийм үү байр суурийн хувьд одоо хийх ёстой үүрэг нь тодорхойлгож байгаа. Хайрлна гэдэг чинь хамгаална, халамжлан, тэтгэн, тижээн гэдэг ч юм уу те гэх мэтчил юм байл л да. Яг нөгөө гэр бүлийнхаа одоо нөгөө нэг бие махбод болон сэтгэл санаа сүнсний хувьд л одоо яах ёстой хайрлаж халамжилж аюулгүй байхыг тэр бүх зүйлийг хийх ёстой гэсэн үг шүү дээ. Энэ бол тий. Тэгээд дээрэс нь Библиэд бол юу хэлсэн бэ гэхээр мэдээж Христ чуулганы хайрлсны адил хайрлаа гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг энэ нэг талаар юу хэлж байгаа бид нар ихнэрээ яаж хайрлах ёстой гэдэг арга замыг хэлж байгаа. Тэгээд Христ чуулганы яаж хайрлсан гэхээр ер нь бол өөрийгөө золиослсон гэж бид нар итгэж байгаа. Тэгэхээр нөгөө нэг энэ золиостой хайрын талаар зоригтой хайрын талаар ярьж байгаа. Зориулттай хайр. Тэгэхээр зоригтой гэхээр мэдээж нөгөө нэг давхар санаатай гэж ойлгож болохгүй. Тийм үү зоригтойгоор санаа өөрчлөж нэг дараа нэг ашиг тус харж хайрлна гэсэн үг шүү дээ. Зоригтой гэдэг чинь өөрөө юу гэхээр яг нөгөө нэг бүтээлчээр тэгээ яг нөгөө нэг үнэн зөвөөр хайрлна гэсэн үг байхгүй. Яг үнэн зөвөөр чин сэтгэлээсээ хайрлна гэсэн үг. Тэгээ нөгөө нэг Христ чуулганыг хайрсны адил ихнэрээ бид нар яаж хайрлах ёстой юм бэ гэхээр бид нар нөгөө нэг
би гэсэн үзэлгүйгээр эго тийм үү өөрийгөө бодсон тэр бодол хүсэл сонирхлоо мэдээж бол хоош нь тамниал гэсэн болж байгаа шүү дээ. Миний их ашиг биш. Энэ гэр бүлийн их ашиг гэдэг үнцгээс одоо хандах хэрэгтэй. Тэгээ энийг яг хуу бодтер харах юм бол нөгөө залуучууд аягүй бол янз бүр шүү дээ. Гэр бүл болчихороо эрх чөлөөгүй болчдаг ч юм уу те. За эрх чөлөөгүй болчих юм чи одоо нилээ одоо жоохон ганц бий байгаад нэг жоохон заргаж жагаад. Ер нь гэр бүл болооч ер нь яарат ч яах юм те. Сайхан эрх чөлөөтэй байж жагаад те. Тэгээ яалч чаргагүй нөгөө нэг өрхөнд орохч гэдэг юм эсвэл нөгөө юу лээ нөгөө мухардаад гэр бүл болохоор болч тэр үедэл гэр бүл болоо гэдэг ч юм уу те. Тийм байдлаар бодоод яриад бодоод идэг. Гэхдээ нөгөө нэг ерөнхийдөө бол нөгөө нэг гэр бүл болч чи яг мэдээж хүний одоо эрх чөлөө гэж ярихаасаа илүү эн чинь өөрөө бидний төлөвшөлтийн асуудал. Одоо нөгөө амьдралыг өөрөөр харах, өөр өнцөг, өөр байр сууриас харах одоо төлөвшөлт, шилжилтийн одоо дараагийн үе шатын тухай яригдж байгаа асуудал гэсэн үг л дээ. Тэгэхээр нөгөө мэдээж нөгөө нэг бид нар төлөвшөөгүй бол залуугаараа одоо нөгөө те юу гэдэг лээ одоо гинэн цайлган дөрвөн одоо те эрх чөлөөтэй байна гэдэг чинь бид нар мэдээж тодорхой хэмжээний одоо суралцах хэрэгтэй гэсэн. Суралцах хэрэгтэй. Бид нар яг өөрийгөө үгүйсгэх, өөрийгөө бодохгүй бах тийм өөрийгөө даруухан байж сурах, хариуцлага хүлээж сурах гэдгийг суралцах хэрэгтэй гэсэн үг болж байгаа гэсэн үг л дээ. Тэгжээж бид нар нөгөө нэг яах вэ гэхээр нөгөө нэг энэ гэр бүл доторх эрэгтэй эмэгтэй хүмүүс биеийг яаж хайрлаж хөндлөх юм гэдэг талаар суралцсанаа л гэсэн үг. Суралцсан. Тэгээд түүнээс биш гів гинт ингээд би өөрийгөө үгүйсгээл те өөрийгөө гів гинт даруу болоод гів гинт ингээл чухам хөл бусдыг ингээл бодоол айдаг болчихно гэсэн үг байна. Мэдээж залуучууд энэ дээрээ суралцах хэрэгтэй. Суралцж иж л одоо энэ зүйлийг төлөвшсөн шийдвэр зориулалт гаргаж сурнаа л гэсэн үг тийм. Тэгэхээр дараагийн асуулт байна л да. Тэгээ саний асуулттай холбоотой асууж бодож ирсэн. Залуучуудын тухайд ерөнхийдөө гэр бүл болохоор төлөвлөж байгаа залуучууд нэг юм асуулт таа. Бурханаас надад бэлдсэн хос заяаны хань би юу гэдэг асуулт таа. Би хайгаад явах хэрэгтэй юу эсвэл хүлээгээд суух хэрэгтэй юу гэдэг асуулт таа. Тэгээ энэ асуултан дээр бишсэн дагуу юу гэж хариулах нь зүг юм болоо. Тэ ерөнхийдөө заяаны хань энэ асуулт бол би одоо ханаа яаж болох вэ те ямар хүнтэй гэрлэх вэ гэдэг энэ асуудал чинь мэдээж айгүй төвхтэй хэцүү асуудал ч тийм асуудал те энэ нь бол айгүй яг нөгөө нэг бурхны надад бэлдсэн үнийг яаж мэдэж авах юм бэ гэдэг энэ асуудал чинь айгүй яг практикаар шууд энгийн хэрэглэл айгүй хэцүү асуудал байхгүй те энэ яагаад тэгэхээр ямар ч хэсэн нөгөө нэг бурхан ерөнхий зарчмыг хэлсэн баг. Ерөнхий ямар хүнийг одоо хүнтэй ингэж ханилуул болохгүй вэ гэдэг юм те. Ямар хүнтэй ханилуул эн чинь илүү нөгөө бурхны таалалд эцэг вэ. Ямар сонголт хийвэл одоо энэ бурхан тааламжгүй гэдэг ч юм уу. Энэ ерөнхий энэ одоо санаагаа бол бурхан бол Библиэд илэрхийлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг мэдээж Христ итгэгч хүмүүс маань бид нар Христ итгэж залуучууд гэвэл нэгдүгürt яалч байхгүй яг өөртөө ижилхэн итгэл үнэмшилтэй хүнтэй л суух хэрэгтэй гэсэн үг байхгүй тий. Сонгох хэрэгтэй гэсэн. Тэгээд яагаад гэвэл энэ Библиэд өөрөө угаасаа яг нөгөө нэг бурханд итгэдэг хүнтэй суухыг бурхан угаасаа зөвшөөрдөг, хоригддог. Хэрвээ бид нар хуучин гэрийг харах юм бол бурханы ард түмэн яах нь өөр харь үндэстэн, харь шашинтай тэр хүмүүстэй гэр бүл болохыг бол бурхан маш их дургуутж байгаа тийм хоригдж байгаа. Бас яг ингээд одоо аль хэдийн ийм одоо үгийг зөрчиж байгаа бурхны хүслийн энэ үг сургаалыг тушаалыг зөрчсөн тэр хүмүүс ч гэсэн яг бодит амьдралд нь айгүй их одоо нэг асуудал бэрхшээлүүд тулгардаг тийм үү. Яг тэгэхээр нэг ярил ихэн байгаа л да жишээлбэл одоо ингээл хуучин гэрээний үед юу болж исэн бэ гэхээр өөр шашин, өөр итгэл үнэмшилтэй, өөр үндэстэй хүмүүстэй гэрэлчих юм бол мэдээж тэр гэрэлсэн тэр хүмүүсийнхэн одоо итгэл үнэмшлийг дуурайх хэрэгтэй, амьдралын хэм маяг руу хэм маягтай нийцж амьдрах хэрэгтэй болж байна гэсэн. Тэгэхээр амар зүйл юу гэхээр мэдээж хуучин тэр цаг үед бол цаг үеийн одоо хар шашны бузар муухай тэр хуурамч шашны зан үйл гэдэг чинь
зан үйлд юу байсан бэ гэхээр хүүхдээ хүртэл дахид өргөж болгодог тийм ёрын муухай зан үйлүүд байсан байж байгаа байхгүй. Тэгээ хамгийн адгийн гэсэн үг шүү дээ. Хамгийн муухай гэдээ бодоход. Тэгэхээр яг нөгөө нэг өөр шашинтай хүмүүсийн итгэл үнэмшил амьдралын хэм маяг тий нөгөө нэг үзэж байгаа харж байгаа тэр нөгөө нэг бодож байгаа тэр бодол сэтгэлгээний хэм маягийн хүртэл яг Христ итгэдэг бурханд итгэдэг хүнийхээс өөр болж таарах юм шүү дээ. Тэгэхээр энэ нь өөрөө тэр бүх зүйл өөр итгэл үнэмшилтэй хүнтэй суумд гэдэг чинь яаж байгаа гэхээр бурхны тэр хүсэхгүй таалахгүй тэр нөгөө нэг амьдралын хэм маяг руу одоо орчин бол гэсэн үг болчихж байгаа. Тэгэхээр хуучин гэрээг харахад чуугасаа тэр нь бол ойлгомжтой байж байгаа болохгүй. Шинэ гэрээнд ч бас бид нэр ингээд харах юм бол Паул Коринтонд хэлэхдээ одоо нөгөө үл итгэгчтэй хамт одоо нэг буулганд орж болохгүй. Мэдээж эхнэр нөхөр эхрөө сонгоход шууд чиглэгдсэн бол заавар биш л дээ. Гэхдээ л өөр итгэл үнэмшилтэй хүнтэй ингээд нэг буулганд ороод нэг одоо дээвэр дотор орчих юм бол яах вэ? Яг бид нар бурханд итгэдэг итгэгч хүний тэр мөн чанар, тэр мэс чанар, зан чанар, зам байдал гэдэг тэр бүх хэм маягаа бид нар одоо алдаж эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгээ энэ өөрөө бид нар бурхнаас олдуулчихж байгаа гэдэг энэ одоо үр дагаварт хүргэж байгаа юм асуудал болж байгаа. Тийм шүү. Одоогийн нэг энэ иймэрхүү асуудал болон тохиолдож байгаа. Дайрч болон дотор салбарчдын тохиолдол дотор иймэрхүү энэс болж итгэлээ бас алдаж байгаа хүмүүс бол ба. Түрүүний асуултанд хариулт амар байгаа байхгүй. Заяаны хань гэж байна уу? Тэгэхээр олон хүмүүс болохоор заавал одоо юу гэдгийг намайг энэ дэлхий дээр хүн болон төрүүлэхдээ надад зориулсан хос байсан. Тэгээ би тэр хүнийг л олох ёстой гэж бодож байгаа зарим хүмүүс байгаа бах. Тийм залуучууд бас байж магадгүй. Тэгэхээр би өөрөө тийм үү хайгаад залбираад бас Библийн дагуух тэр ёс суртахуун хэм хэмжээнд таарсан хүнийг сонгох уу? Эсвэл яг тийм хүн байгаад тэр хүнийг хайх уу? Гэдэг асуулт байхгүй. Тэр одоо ингээд өнгөрсөн хугацааны одоо юу гэдэм бас би ч одоо их айхтар нэг тийм настай болсон хүн биш л дээ нэг туршлага муушлаг гэж ярихаар тий. Гэхдээ мэдээж бидний одоо өдөө хүртэлх наснд ингээд эргэн тойрондох одоо Христ итгэгч ах эгч нарынхаа амьдралдаа гаргаж байгаа шийдвэр, хань ижлээ сонгож байгаа шийдвэрүүд ингээд харж яхад ер нь хүлээсэн дээр юм бэлээ гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгээд яагаад тэгэхээр ингээд одоо бид нар ингээд юу миний хувьд л юу үзэж харж ирсэн бэ гэхээр нөгөө нэг ингээд хүнтэй суухгүй айгүй ингээ удаа яваад байдаг ах эгч нар байгаа тийм Христ эгч. Тэгэл тэдний хичнээн удсан ч гэсэн л мэдээж нөгөө нэг тодорхой хэмжээний наст нэлээд явцсан хойноос сууж байгаа ч гэсэн яг бурхнаар өгсөн тэр хүнийг олоод аваад суудсан л байдаг байхгүй яг энэ. Яг мэдээж тэр өдрийг хүртэл тэр мөчийг хүртэл ингээл тэр хүн байгаа ч юм уу байх ч юм уу гэдэг айгүй олон эргэлзээний дундуур ингээл явж байгаа шүү дээ тий. Яг сонгосон бурхны сонгосон гэж байдаг ч юм уу ч юм уу гэдэг айгүй эргэлзэж явж байгаа. Тэгээ ингээд яг ингээд туршлагаасаа ингээд харах юм бол тэр айгүй он удаан жил хүлээж ягаад ингээд хүнтэй бурхны илгээсэн бурхны сонгосон бэлдсэн тэр хүнтэй ингээд суудсан хүмүүс байж л байдаг байхгүй. Тэгэхээр мэдээж тэр болгон мэдээж зарим нэг ингээд хань ижлээ тэр амархан олоод уучраад явчихна гэж байхгүй тий. Тэгэхээр нэг одоо яг тэр бурхны хүн бэлдсэн хүн гэдэг бол мэдээж байна гэдэг л би хэлэх гээд байгаа байхгүй. Зайвал мэдээж тэр хүнтэй уулзахад ямар цаг хугацаа шаардлагыг бол мэдээж мэдэхгүй тодорхой хэмжээнд цаг хугацаа шаарддаг. Тэгэхээр мэдээж бурхан хэрвээ энэ тэр бурхны бэлдсэн хүнтэй одоо уулзах гэж учрах гэж тийм үү айгүй он удаан жил болсон ч гэсэн тийм мэдээж бурхны хүнтэй гэрэлсний дараа яах вэ? Бурхан яг тэр нөгөө өнгөрсөн тэр нөгөө нэг ганц бие байх хугацаанд нь тэр амсаагүй тэр хосын амьдралын аз жаргал сайн сайхан тэр бүх зүйлийг ингээд нөхөж өгдөг юм байна гэдэг би айгүй харж ирсэн байхгүй. Тэгээд тэрэнд бол нэгэн тал угаасаа мэдээж нөгөө 60 жилийн хосын амьдрал 60 жилийн хугацаанд хосын амьдралаас авах мэдрэмжийг 10 жилийн дотор ч авч болно 20 жилийн дотор ч авч болохоор болно гэдэг болдгийм байх гэдэг биний хувьд бол харж ирсэн байж байгаа. Тэгэхээр тэр энэ зүйл дээр мэдээж яг бурхны хүссэн тэр хүнийг хүнтэй уулзахад бол бидний болж өөрийн зүгээс бол мэдээж бэлтгэдэг хэрэгтэй сурал одоо юу гэдэг одоо яг тэр хүнтэй уулзахад одоо яг боссон гэдэг те төлөвсөн ч гэдэг юм үү те яг бэлтгэгцэн гэдэг тэр хэмжээнд өөрийгөө л ингэж байрж авч хөгжүүлж те одоо итгэл доторх итгэлээ авч явах хэрэгтэй сахиж явах хэрэгтэй байх хэрэгтэй. Тэгэхээр магадгүй нэг талаар их бурхны бэлдсэн хүн байна гэхлээр зарим залуучууд би тэгвэл тэрийг хүлээгээ суух юм байна даа гэж
зүгээр хүлээгээ суугаад байж магадгүй болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж бурхан одоо гэдэг миний гэрэлтийн амьдрал санаа зовж тэгээд өөрийнхөө бас хүнийг учруулдаг юм аа гэдэг дээр санал нэг байна л да. Гэхдээ бас наан би өөрөө сонгох ирэх бас байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэр нөгөө хүлээн гэдэг асуудал чинь бол нөгөө нэг ямар юу ч хийхгүй итгэхгүй хүлээлтийн тухай юм. Хүлээн гэдэг чинь яг тэр бурхны тэр яг учруулах тэр цагийг л хүлээх төвчээрдэг хүлээх гэдэг тухай. Харин түрнээсээс зүгээр юу ч хийхгүй ингээд ямар ч итгэхгүй байдлаар хүлээх асуудал биш тийм үү. Хэрвээ нөгөө нэг мэдээж тэр хооронд чинь би хүнтэй суух хүртэл яг өөртөө би ажиллах хэрэгтэй. Өөртөө би одоо өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Өөрийгөө бас тодорхой хэмжээнд нийгмийн одоо амьдралд бол өөртөө дасгах хэрэгтэй шүү дээ. Бэлтгэх хэрэгтэй тийм үү. Мэдээж нийгмийн амьдрал байна. Тэгээд дээрээс нь итгэлийн амьдрал, сүнслэг байдлын хувьд гэх мэт нэг бурханд итгэх гэл энэ бүх зүйлийн хувьд бид нар бас өөртөө бэлтгэх хэрэгтэй. Мэдээж энэ бүх бидний одоо над төгсөн ерөнхийдөө амьдрал тийм үү. Одоо тухайн хүнд өгж байгаа бурхнаас өгж байгаа тэр амьдралыг хүн өөрөө яг хэрхэн ухаалгаар зарцуулж байна. Тэр амьдралд яаж ухаалгаар одоо хөрөнгө оруулалт хийж байна. Яаж одоо энийг одоо илүү их одоо сайн амьдрал болгож байна гэдгээс шалтгаалаад бурхан мэдээж тэр одоо тэр гайхалтай тэр одоо хостойгоо хантайгаа учрах учиртай бол мэдээж үгэн шүү дээ ер нь бол. Тэгэхээр ер нь бол яг бурхан яг болчтой гэдэг чинь тухайн хүний тодорхой хэмжээний одоо яг мэдээж тухайн хүний одоо амьдралын одоо итгэл сэтгэл зүтгэл сүнс тийм үү энэ бүх зүйл нь яг болчлоо гэсэн цагт л бурхан л өгж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр яг тэр бурханы тэр хүссэн тэр хин нэгэн болохын тулд яах нь бид нар тэр өдрийг хүртэл одоо өөрсдөн дээр ажиллах хэрэгтэй гэж байгаа. Тэгээ дээрээс нь нэг зүйлийг би залуу гэр бүл ч юм уу тэгээ ерөнхийдөө гэрэл хараахан гэрлэг байгаа залуучуудад юу би их захимаар байдаг вэ гэхээр хажуудах хүн чинь таныг хараад тантай хамт байснараа илүү их сайжирдаг тийм хүн л бай гэж хэлмээр гэдэг. Тэгэхээр хажуудах хүн чинь тантай ингээ хамт байснараа итгэл дотор, сэтгэл дотор, чадвар дотор, одоо мэдлэг дотор тийм үү энэ төлөвшил дотор ингээд тантай хамт байснараа та тэр хүнийг ингэж илүү өөр төвшөнд аваачих хэмжээнд та хүрэх ёстой л гэж хэлэх гээд байгаа шүү дээ. Тийм байж, тийм зүйл яг тийм тохиолдолд одоо яг бид нэр илүү одоо тогтвортой одоо илүү нэг бат бөх хүчтэй тэр бурханлаг гэр бүлийг бий болох боломжтой гэж би хараад байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр яг дараагийн асуулт асуух гэсэн хариулт авах шиг байна те. Нэгсний бурханы цаг болоод бурханаас бас надад бэлдэж өгсөн тэр нэг үнтэй уучрахаас өмнө би юу бэлдэх ёстой вэ? Асуултаар бол саний асуулт. Тийм. Энэ л өөрсдийн дөөлөд ажиллах ёстой, бэлдэх ёстой гэсэн тийм. Яг нөгөө нэг энэ дээр бас нэмж хэлэх юм бол нөгөө нэг бидний зүрх сэтгэлийн асуудал, мэдрэмжийн асуудал тийм үү? Нэг хүсэл одоо сонирхлын асуудал. Бүр ингээд гүнзгий үгээр гэх юм бол нөгөө хуйл тачаалын асуудал гэх мэтлэн тийм. Энэ бүх зүйл дээрээ бид нөгөө нэг сайн одоо менеж хийж сурах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Сурж иж одоо тэгжээж бид нөгөө нэг биднийг нөгөө буруу үйлдэлд ингээд амархан ингээд унгаачих магадaltaй тийм. Тэр бүх одоо мэдрэмжүүд, бодлууд, хүслүүд дээр бид нар энэ зүйлүүдэд яаж одоо ингэж зөвөр ингэж шийдэж чадах вэ гэдгийг дээр л суралцах хэрэгтэй гэж байна. Ингэж суралцсан тохиолдолд одоо бид нар одоо дараагийн илүү одоо өөрсдөө өөр хүн болгож байгаа байхгүй. Илүү дээр хүн болгож сурж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр илүү ганц бий байгаад их ажиллах хэрэгтэй гэсэн үг тийм. Тэгэл нөгөө мэдлэг боловсрал те мэрэгжил тэгээд нөгөө нийгмийн байр суурь гэх мэтчлэн. За мэдээж энэ дээр энэ бол чухал биш л те. Гэхдээ мэдээж нэгэн л бид нар нийгэм дээр амьдарч байгаа хойш нийгэм дээр л гэр бүл зохистой хойш бид нар гэр бүлийнхаа сайн сайхан аюулгүй байдлын тулд бид нар энэ нийгмийн одоо байр суурь ч юм уу нийгмийн одоо карьер ч юм уу те энэ бүх зүйл ч бас чухал болчиход байгаа шүү дээ. Мэдээж бидний амьдралын утга учир бол энэ бүх зүйлээс одоо хэмжигдэхгүй л те. Хэмжигдэхгүй. Тэгэхээр нэг осны гэрэлтээс өмнө өөрийнхөө дотоод хүнийг сайн одоо хөгжүүлж төлөвшүүлээч тийм байгаа хүнээ сайжруулж чаддаг эсрэгээрээ тэр хүн хөгжихэд тусдим болдог юм болооч гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дараагийн асуулт тэгэхээр Библиэл дээр бас харахаар
Илч Паул гэрлэхгүй байх нь сайн. Тойлдог шүү дээ тий. Тэгэхээр энэ тал дээр юу гэж бодож байна? Өнөөгийн бас хэлсдэг залуучуудын хувьд ч гэсэн бас бодох шүү дээ. Эсн үг болов гэж боддог л та. Тий. Яг уу Илч Паулын тэр хэлсэн үг бол яг уу нөгөө гэрлэхгүй байж чадах юм бол сайн гэсэн шүү дээ. Яг өндөө бол тэр болгон хүн гэрлэхгүй байж чадахгүй чадахгүй. Гэтэ нөгөө ганц бие байхын мэдээж давуу тал гэж байгаа л та. Жишээлбэл одоо цаг хугацаа санхүү мөнгө олон тийш ингэж одоо зарцуулагдахгүй ч юм уу те. Зөвхөн өөр дөрөө ч юм уу те. Эсвэл бас цөөхөн хідүүнд ингэж зарцуулах боломжтой болдог ч юм. Тэгээ гэр бүл болчоор хэвчиж цаг зав санхүү энэ ингээд одоо бас ялангуяа пасторуудын хувьд одоо чуулганд үйлчлдэг ажилдаг бусдын төлөө бас явдаг хүмүүсийн хувьд бас хэцүү байдаг шүү дээ те. Олж байгаа хэдэн цөөхөн гэр бүлдээ бас ингээд зарцуулмаар байдаг. Гэтэл яалч аргагүй ингээд хажуудалд нэг үйлчлэлийн улмаас бас бусдаа хуваалцмаар байдаг ч юм уу. Энэ зүйл дээр мэдээж нэг ганц бие хүмүүсийн давуу тал бол гардаг л да тий. Гэхдээ ер нь бол ганц уу байхын давуу талаас илүү хоёулаа байхын давуу тал бол хамаагүй илүү байдаг. Гэж байгаа гэсэн. Тэгээ үйлчлэхэд ч гэсэн хамт амьдрахад ч энэ хорвоог туулахад ч гэсэн ер нь бол тэгээд хамт бай хоёулаа явж байгаа хүн л илүү их хол явна шүү дээ. Хол явна, хол хамт амьдрал илүү хэлбэр болж байгаа. Тийм яг хөө мэдээж нэг яг энэ Паулийн хэлсэн үгийг бид нар бичээсийн Библийн одоо тайлал өнцгөөс ингээд хараад үзэх юм бол мэдээж хам сэдвийг бид нар харах хэрэгтэй асуудал болж байгаа. Тэгээд чуулганд болохоор нэг гэр бүлтэй холбоотой маш том асуудал үүссэн байж байгаа. Тэгээд гэр бүлийн одоо онцлог гэр бүлийн одоо нэг юу гэж гэр бүлтэй холбоотой ямар ч гэсэн одоо нэг маш том асуудал үүссэн те гэр бүлийн үн цэнийн талаар гэр бүлийн одоо хэв шинжийн талаар ингэж одоо гуйвдсан гажуудсан юм асуудлууд үүссэн байж байгаа. Тэгэхээр тийм асуудал үүссэн байсан. Гэхдээ энийг ингээд бид нар ингээд хам сэдвийн хүрээд харах юм бол Паулийн хэлж байгаа зорилго бол ер нь бол хэрвээ бидний ганц бие байгаа амьдрал одоо бидрийг ингээд хувээ бодсон нүгэлт мөн чанарыг өөгшүүлж ивэл энэ нь бол буруу. Бидний ийм байдалд орохгүй тулд гэрлэх ёстой л гэдэг энэ зүйлийг хэлсэн байгаа даа шүү дээ. Хэлсэн. Тэгэхээр дараагийн асуулт л л да. Нөгөө христтгэж залуучуудын хувьд за яг таны хэлсэн өөрийгөө бэлтжлээ. За тэгээд бурхны бэлдсэн тэр нэгэн эмэгтэй ч юм эрэгтэй эргэн тойронд байгаа. Их олон байгаа юм шиг санагдаж байж магадгүй. Ер нь яг ханаа одоо гэрлэх хүнээ энэ мөн байна да гэдгийг яаж мэдэх вэ? Энэ асуулт байгаа шүү дээ. Би энэ асуултыг олон хүнээс асууж байсан. Тэгээ энэ асуудал бол эмэгтэйчүүдийн хувьд жоох хэцүү байдаг юм шиг байна. Эмэгтэйчүүд үү? Эрчүүдийн хувьд бол арай илүү амархан гэж. Одоо амархан байдаг. Гэтэ яг зөвөр ингээд харах юм бол чуулгандах цуурганд хамраж байгаа хүмүүсийн хүүсийн харьцаа ингээ харах юм бол эмэгтэйчүүдийн тоо бол хамаагүй их байж байгаа шүү дээ. Тэгэхээр яг уу мэдээж ингэж ярих нь нэг тийм бас зөв биш л байх л та тий. Гэхдээ ерөнхийдөө ийм бодит ба ийм залуучууд бас ингэж асуугаад идэв шүү дээ. Ялангуяа эмэгтэйчүүд ингээд чуулган нэг эрэгтэй хүмүүс байхгүй шүү дээ. Тэгээ бурхны бэлдсэн хүмүүс тэгээ хаана байгаа юм бэ гэж үү те. Хаанаас болох юм бэ? Тэгэхээр яг хөө энийг мэдээж ингээд туршлагаас ингээд харах юм бол энэ асуудал яаж шийдэгдэж ирсэн гэдгийг харах юм бол ингээд гэдэг талаас нь л хариулмаар л байгаа юм л та тий. Туршлага талаас нь ингээд миний үзэл тус эргэн тойрны тэр ах ихчтэр яаж исэн бэ гэхээр заримдаа яг чуулгандаа эрэгтэй хүн сайн мэдээ тараагаад тэгээд итгэвч болгоод тэгээд одоо сууж исэн юм тохиол бас байдیں۔ Энэ уус амьдрал байдаг л харагддаг л юм бол байгаа штэ тий. Тэгээ энэ нэг арга бас байгаа даа тийм үү. Гэхдээ мэдээж ер нь бол мэдээж чуулган дотор эрэгчүүд бас байгаа штэ. Эрэгтэй эмэгтэйчүүд байгаа. Тэгээд ер нь бол чуулганд хамрагддаг Христ итгэдэг тэр залуучууд бол яах нь Христ итгэдэг хүнтэй сууна гэдэг чинь хамгийн эхлээд чуулганаас л хараа штэ хараа штэ яалж утсан тийм үстэй чуулган. Тэгэхээр нөгөө чуулган гэдэг чинь өөрөө яг энэ тал дээр яг нөгөө айгүй их зөв бодолтой тий бас чиглүүлэхтэй байх хэрэгтэй юм болов уу гэж боддог л доо.
Тэгээд яг хөө мэдээж нөгөө нэг залуу хүмүүс болсон л янз бүрийн нөгөө нэг өөр одоо цугларал семинар конференц дээр та янз бүрийн одоо мэдээж эсрэг гүйцэтгэлийг харж хорхох асуудал гарч болдсон шүү дээ тий. Тэгэхээр яг хөө мэдээж энэ шохорхол мэдээж байж болно шүү дээ. Ер нь хүний нөгөө нэг төрлөх зүн сумж гэх юм уу зүр сэтгэлээс тийм үү одоо сэтгэл мэдрэмжээс одоо төрдөг юм мэдрэмж бас байна штэ. Эрэгтэй эмэгтэйдээ татагдах ч юм уу те. Мэдээж энийг бол үгүйсгэж болохгүй л те. Үгүйсгэж болохгүй. Гэтэ энийг зөв ухаалгаар менеж хэрэгтэй хэтэрхий одоо нөгөө гим нүгэлд унах байдлаар энэ мэдрэмжээ ингэж мэдрэмжэндээ дардуулах ч юм уу те. Баригдах ч юм уу ингэж бас болохгүй гэж те. Тэгэхээр нөгөө нэг энэ мэдрэмж байх хэрэгтэй гэж мэдээж эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо байх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн мэдрэмж бас чухал биш үү? Тодорхой хэмжээнд яг энэ нөгөө нэг чуулган өөрөө юу байх вэ? Яг энэ нөгөө нэг эрэгтэй эмэгтэй гэр бүлийн талаарх энэ гэрэлтээс өмнөх одоо энэ харилцааны талаар тийм үү? Энд одоо өөрсдийн гэсэн сургалттай тий залуучуудад тодорхой тэр ойлголтуудыг өгөх хэрэгтэй болчихж байгаа гэсэн. Тэгээд нөгөө нэг яг миний хувьд яг энэ хүн яаж мэдсэн бэ гэхээр ямар ч үед намайг орхихгүй гэдгийг би эхнэрээсээ анх олж харж ирсэн байхгүй юу? Намайг орхихгүй юм байна тий. Яг энэ зүйлийг яг мэдрээд энэ хүн яг надад бурхнаас итгэгдсэн хүн муу юм байна гэж би ойлгож ирсэн байхгүй. Тэгэхээр энд юу нөлөөлж байна гэхээр бидний тодорхой амьдрал тохиолдож байгаа асуудлууд тийм үү? Амьдралын одоо туршлагууд ингэж гарч ирээ. Тэр туршлага болгонд одоо тэр хоёр эрэгтэй эмэгтэй тийм үү яаж хандж гин ямар хариу үйлдэл үзүүлж гин те энэ бүгдээс юуг ойлгож авч гин гэхээр энэ асуудалд хэрхэн яаж хандж байгаас нь энэ хүн миний төлөө хүн муу юм байна гэдгийг мэдчих авч штэ гэх мэтчлэн те. Тэгэхээр нөгөө нэг ийм одоо нөгөө нэг таньж мэдэх хэрэгтэй гэдэг ч юм уу те. Одоо тодорхой хэмжээнд залуу хүмүүс хоорондоо ярилцаж болно тийм үү. Тодорхой хэмжээнд бас хамтдаа нөгөө нэг янз бүрийн одоо activity үйл ажиллагаанд хамт оролцож болно тийм үү. Мэдээж биентэйгээ ярилцаж биентэй тодорхой хэмжээнд нэг харилцаа үүсчиж би нэг тань штэ. Энэ хүн ямар хүн бэ? Энэ хүн бурхны өгсөн хүн байна тийм үү. Яг итгэл дотор намайг ингээд чиглүүлээд аваа явах тийм үү. Гэр бүлөө босгон байгуулах хүн байна уу гэдгийг мэдээж харилцаж үзэж л мэдэн штэ. Энэ дээр л яг чуулган илүү нөгөө нэг зөв одоо чиглүүлэх өгөх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгээ миний асууж исэн хүмүүсийн ихэнх нь юу гэж хариулж исэн бэ гэхээр яг энэ хүний хажууд байхад их амар тайван байдаг аа. Тэгээд их амар тайван байдаг учраас энэ мөн байна гэж би бодсон гэж ихэнх нь хэлж исэн байхгүй. Тэр юм санал нийлэх үү? Тий. Яг нь нийл ямар тайван тийм мэдрэмжийг мэдэрж исэн хүмүүс бас мэдрээд тэгээд ханаа сонгосон хүмүүс бас байна л да. Гэхдээ яг хүн болгоны амьдралын нөхцөл байдал хүүхэд насны үд тулсан нөхцөл байдал өөр шүү дээ тийм. Мэдээж тэр нөхцөл байдлаас шалтгаалаад одоо нөгөө нэг хамгийн хэрэгцээтэй байсан мэдрэмжийг бурхан мэдж байгаа шүү дээ. Тэр хүн ямар юу ингээд дутуу үд туулсан тийм үү. Тэр амьдралын бурхан мэдж байгаа тийм. Гэхдээ тэр дутуугийн дүүргэж хүн одоо энэ хүн гэдгийг мэдээж тэр хүнд ойлгуулад тэгэж гэр болсон байхыг үүсэхгүй шүү дээ тийм шүү дээ үүс. Тэгээ миний хувьд бол болохоор миний одоо сонгосон одоо юу гэдэг мэдсэн арга зам бол намайг хизэж орхихгүй мэнэ гэдгийг ойлгоод яасан. Ягаад гэвэл миний амьдрал юу чухал байсан бэ гэхээр амьдралын ямар ч нөхцөл байдалд ямар ч шуурган дундуур тийм үү ямар ч жаргалтай үеүүдэд зөвхөн ингээд надтай хамт байж чадах тийм үү. Тийм л одоо хүн нэг л би хайж исэн. Тийм хүн надад угаасаа хэрэгтэй байсан тий. Тэгэхээр миний хувьд л жоох нэгдээ нөгөө нэг айгүй их нөгөө нэг ганцаардж исэн байх нь штэ. Ийм нөгөө нэг өмнөх хуучин одоо ганц бие байхын ч юм уу хүүхэд насын амьдралын нөхцөл байдлаас шалтгаалаад хүний нөгөө нэг одоо зүрх сэтгэлийн хэрэгцээ тий сүнслэг хэрэгцээ нь одоо янз л байгаа гэсэн үг тий. Тэгээ тэр зүйлээр нь магадгүй бурхан ингэж дамжуулж ажиллаад тэрийг ингэж одоо дүүргэж биелүүлж өгөх тийм хүнийг нь ойлгуулж яч те тэгж гэр бүл болдох боломжтой. Түүнээс заавал одоо юу гэдэг амар тайвныг мэдрэх хэвээр чи заавал энэ хүн чам хаяхгүй гэдэг чи мэдрэх хэвээр гэсэн үг биш үү те. Тэр хүн болгонд бол те ямар ч сан ерөнхий зарчим бол
харилцаж үзэх хэрэгтэй, таньж мэдэх хэрэгтэй гэдэг маш чухал тий. Цагийг өнгөрөх хэрэгтэй. Тэгээ энэ дээр үерхлийн талаарх асуулт руу орно л доо. Тэгэхээр ер нь хэрсэтгэж залуучууд гэр бүл болохоос өмнөх үерхлийг юу гэж харах хэрэгтэй вэ? Тэгээ Библиэд мэдээж үерхэл гэсэн үг бол байхгүй. Тэгээ сүү тавих тухай л ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь үерхлийн тухайд хэрсэтгэж залуучууд ямар хараа бодолтой байх зүг бэ гэдэг асуулт байна л да. Тэг яг үерхэл гэдэг энэ зүйл чинь ерөнхийдөө энэ орчин үеийн одоо нийгэмд л харагдах болсон зүйл шүү дээ. Мэдээж нөгөө нэг гэрлэлт гэж байсан дараа нь одоо сүй тавих гэдэг асуудал байсан тий. Сүй тавьсан тэгэл ингээл нөгөө нэг энэ харилцаанууд ингэж юуныхаа стандартыг ингэж алдсаар байгаа л тэгэл одоо үерхэл гэдэг ингээл нэг юм харилцаа гараад ирчихэж байгаа байхгүй. Түүнээс мэдээж одоо баг 50 жилийн өмнө ч юм уу тий хагас ууны өмнө энэ үерхэн гэсэн асуудал баг байгаагүй хаа миний одоо зүгээр л сүү тавил гэрэлдэг тий ийм асуудлаас. Тэгээ энэ илүү нөгөө нэг цаг үе ингэж илүү нээлттэй тий задгаа болсноос хойш л одоо эрх чөлөө гэдэг энэ эрх чөлөө гэдэг зүйлийн одоо ойлголт хэтэрхийх олон урагш болсон үднээс энэ үерхэл гэдэг энэ зүйл гарч ирсэн байх гэж би боддгийг. Гэхдээ ер нь бол үерхэл гэдэг зүйл чин өөрөө одоо яг гэрэлцэн хосууд шиг тийм харилцааны талаар юусэн ярих ёсгүй гэдгийг ойлгох хэрэгтэй гэж. Тэгээ үргэж байгаа гэл яг нөгөө нэг гэрэлцэн юм шиг те нэг гэрт орцсон юм шиг эсвэл зарим бүр нэг гэрт ороод явчихдаг л да тийм хүмүүс залуу шүү. Тэгээ тийм харилцаа бол ерхэл бол биш ээ гэдгийг л хэлмээр байна. Ойлгох хэрэгтэй болчихж байгаа. Тийм үерх гэдэг чинь уул нэг найзлахын л одоо утгаас гарсан одоо утгатай ижил утгатай үг шүү дээ. Найзалж үерхэн гэсэн үг шүү дээ, тэ. Тэгэхээр нөгөө нэг үерхэл гэдэг яг зөвхөн нэг зүв байлгаад яг илүү биенийгээ найзаж нөхөрлөөд одоо таньж мэдэх юм цаг хугацаа гэдэг талаас нь л одоо ойлгох хэрэгтэй болоо гэж. Тэгээ нөгөө ер нь бол энэ өнцгөөс бол үерхэж болно. Тэгээ таньж мэдэх үднэс тэ үерхэж болно. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээний хил хязгаар гэж бас байгаа. Тийм үерхлийн хил хязгаар гэж байгаа. Тэгээ гэрэлсэн хүмүүсийн бас хил хязгаар гэж байгаа. Тэр гэрэлсэн хүмүүсийн хязгаардаа орж болохгүй тий. Үерхтийн хил хязгаарыг давж болохгүй. Гэхдээ ийм байдлаар л үерх тухай яригдана л та. Гэхдээ харамсалтай өнөөгийн нийгэмд үерхэл гэдгийг бидэрт яаж харуулж байгаа вэ гэхээр яг л одоо залуу хосууд тий гэр бүл гэрэлсэн хосуудын одоо хэм маягаар л үерхэл гэдэг зүйлийг бидний яригд орн айгүй харагдаж шүү дээ үерхэл гэдэг зүйл чинь. Тэгэхээр тийм үерхэл гэдэг бол өөрөө бидний Христ итгэдэг хүмүүсийн хувьд бол зөв зохистой үерхэл бол биш л дээ. Тэгэхээр ягарахгүйгээр дараагийн асуулт руу орчихно. Тэгэхээр таны сайн хэлж байгаачлан залуучууд үерхтэй бие биенээ таньж мэдэх биш эсрэгээрээ хосуудын харилцаанд зөвхөн шуургацсан харилцааг орж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм олон алдаа гим нүглүүд байна. Ер нь гэрэлтээс өмнөх бэлгийн харилцааг Библи буруу шатаг нүгэл гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ тухайд ер нь зарим нэг залуучууд яагаад болохгүй гэж хэлдэг юм дээ. Энэхүү байдлаар бас хардаг. Зарим нь хүсэхгүй байгаа хэрнээ бас алдаа гаргах тохиолдол үүссэн байгаа. Тэгэхээр энэ тал дээр ер нь та яг бичсэн дагуу юу гэж харах хэрэгтэй вэ? Ер нь яагаад буруу вэ? Энэ бас ямар сөрөг үр дагавар төргөж болох вэ? Гэрэлтээс өмнөх бэлгийн харилцаа гэхдээ нөгөө яг гэрэлтээс өмнөх бэлгийн харилцаа гэвэл бас нэг өөр ойлголт болж байна. Гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаа гэвэл бас нэг өөр ойлголт болчихсон. Тэгэхээр нөгөө нэг гэр бүл болох процесс яг хизээ эхэлдэг вэ гэхээр зөвхөн хурмаас эхэлдэггүй шүү дээ. Ер нь бол гэр бүл болох процесс бол мэдээж тэр хүн хоорондоо танилцаад тодорхой хэмжээнд тэр нөгөө гэр бүл байх ёстой тэр харилцааг үүсгэснээс л гэр бүл гэдэг зүйл эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр гэр бүл байх ёстой тэр харилцаа чи өөрөө нэг бэлгийн харилцаа баггүй. Бэлгийн харилцаа гэдэг чинь өөрөө гэр бүл дотор байх ёстой. Тэгээ тэр гэр бүл доторх одоо байх ёстой зүйл харилцааг эхлүүлчих юм бол тэр өөрөө гэр бүлийн болох процессыг эхлүүлчлээ гэж ойлгох ёстой болчихж байгаа. Яг эрүүлэр харах юм бол тийм үү. Тэгэхээр нөгөө нэг яг хурмаас өмнөх бэлгийн харилцаа нь гэж
илүү бас ярихмаар юм шиг байна тий. тэгж. Тэгээ гэрлэх ёслолоос өмнөх билгийн харилцаа. Тэгээ яг энэ айгүй эмзэг сэтгэлтэй нөгөө нэг ярил маш их юм байгаа энэ дээр нөгөө яг энэ ойлголтод хэрхэн хандснаас болж олон залуучууд нөгөө нэг хэрхэн яаж чуулгана орхисон ч юм эсвэл олон залуучууд яаж одоо насан туршдаа өөрийгөө ялаж зэмлэж амьдрсан ч юм ийм олон асуудал ингэж гарч ирдэг байхгүй. Гэхдээ яг энэ асуудал руу гүн орохгүйгээр тийм үү. Зүгээр ерөнхийдөө бэлгийн харилцаа гэдэг зүйл чинь гэрэлтэн дотор л байх ёстой зүйл гэсэн үг байхгүй. Тэгэхээр түүнээс та үерхэж явах хугацаанд тэр хүнтэй яг гэрэлтийн амлалт тангараг өргөөгүй л бэлгийн харилцаа гэдэг зүйл ерөөсөй байх ёсгүй гэдгийг л ойлгох ёстой байж байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг яг хэрвээ гэрлэхгүйгээр бэлгийн харилцаанд оролцвол гэдэг асуудал гарч ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ гэрэлтээс өмнөх бэлгийн харилцаа гэдэг чинь ихэвчлэн ер нь бол гэрлэхгүйгээр л ер нь хооштой гэрлэгчгүйгээр тийм үү бэлгийн харилцаанд оролцсон тийм л асуудал байдаг шүү дээ ер нь бол тийм бас. Гэхдээ мэдээж гэрлэхээс өмнө бэлгийн харилцаанд очиж дараа нь хурмаа хийж байгаа асуудлууд байж байгаа гэсэн үг тийм. Энэ бол бас нэг тусдаа нэг ярих шийдэх ёстой. Энэ дээр бид нар илүү жоо эрүүлэр библийн зарчмын дагуу бид нар одоо хандах хэрэгтэй нэг асуудал болчиход байгаа. Гэхдээ гэрлэхгүйгээр ингээ бэлгийн харилцаанд ингээд ороод ингээд орох нь чин өөрөө бол маш хор уршигтай зүйлээ гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгээ энэ хамгийн түрүүнд чи юу ярих вэ гэх нэг бурхны одоо хийсэн дүрм журм тий бурхны хийсэн нэг үг сургаал тушаалыг зөрчиж байгаа хэлбэр болж байгаа гэсэн. Тэгээ дээрэс нь нэг энэ ч нэг энийг бол бид нар Библиэд Христ итгэж хүмүүс бид нар юу гэж хэлдэг вэ? Энэ бол завхаарл гэж ярьдэн шүү дээ. Энэ завхаарл чи өөр гим нүглийн асуудал болж байгаа. Гим нүгэлтэй холбогдож байгаа асуудал. Тэгээ энэ нь өөрөө маш хор уршигтай зүйл. Тэгээ бидний өөртөө итгэл өөрийгөө үзэх үнэлэмжийг унгааж яадаг тийм үү. Тэгээд бид нар өөртөөгөө яллах тийм үү? Яллах, зэмлэх насан туршийн нэг юм сэтгэл санааны сэтгэл зүйн юм одоо нэг тийм шарах үүсгээд тий шарах үүсгээд үлдчихдэг юм зүйл байж байгаа. Тэгээ энэ ийм зүйлтэй амьдрах дуртай хүн гэж байхгүй хаа. Ер нь бол энэ зүйлийг ухамсарлчих юм бол тийм үү? Ухамсарлчих юм бол. Тэгээ харамсалтай мэдээж энэ яг энэ гэрэлтээс гадуурхын бэлгийн харилцаанд алдсан эндсэн залуучууд мэдээж байна л да. Тэгээ чуулган ч гэсэн аюу их харагддаг тийм чуулганд бас ингээд харагддаг юм асуудлуудын нэг. Гэхдээ энэ одоо залуучуудад хандаж хэлж байгаа зүйл нь яг энэ бурхны энэ гэрлэлтэнд гэр бүл болсон хүмүүст өгдөг энэ зүйлийг яг гэр бүл дотор л одоо ашиглах хэрэгтэй гэх юм. Гэр бүл дотор л хийх ёстой юм үйлдэл байж байгаа байхгүй. Тэгээд эн чинь өөрөө энэ бэлгийн харилцаа гэдэг чинь өөрөө яг өндөө бол эхнэр нөхөр хоёрын одоо нэгэн бий болохтой нэг бий болох нэгдмэл болоход хамгийн том нөлөө үзүүлдэг юм. Нэг талаараа эн чинь махан биеийн одоо үйлдэл боловч нөгөө талаараа эн чинь маш тийм сүнсдэг тэ сэтгэл санааны маш том одоо тийм нөлөөг үзүүлж яадаг юм харилцаа байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ харилцаа, энэ бэлгийн харилцаа гэдэг чинь өөрөө ягаад харилцаа гэж хэлээд байгаа юм чи харилцаа шүү дээ, тэ. Зүгээр нэг удаа ингэ босдог зүйл биш шүү дээ. Нэг удаа ингэж тэ ингээд ячдаг тийм хөнгөн хандах тийм зүйл биш. Энд чинь бол харилцаа байж яадаг, тэ. Бие бинийгаа ойлгох, бие бинийгаа мэдрэх, бие бинийгаа хүндлэх, бие бинийгаа одоо хайр халамжийг мэдрүүлэх юм нандин юм харилцаа байж байгаа шүү дээ. Ийм нандин ийм зүйлээ бид нар яг нандин газараа л нандин одоо хүнтэйгээд тэ энэ харилцаанд орох хэрэгтэй гэж хэлгээд байгаа гэсэн. Тэгээ хор уршигийн тухайд бол амар их байгаа шүү дээ түрүү хэлсэн тэ. Тэгэхээр яг зарим нэг сонсож байгаа залуучууд мэдж байгаа хэрнээ энэ тухайд бишээсийн дагууч мэдж байгаа бах. Тэгээд чуулгандаа ирээд сонсоод тэ бас сурсан хүмүүс байгаа бах. Тэгээд мэдж байгаа хэрнээ бас алдчихж байгаа юм тэ. Тэгээд ийм гоо алдаанууд ч юм уу нүгэл завхаарл руу унж байгаа тохиолдол байгаа бах. Тэгэхээр мэдхээс гадна тийм яавал энэ мэд зүйлсүүдээс хол байж чадах бай. Тэгээ нөгөө нэг мэдхээс гадна эн чинь нөгөө хүний хүсэл одоо тачаал гэж юм байна тийм хүсэл тачаал хуйл тачаал гэж энэ зүйлээ түрүүн би хэлсэн нөгөө нэг зөв одоо менеж хийх шийдэхтэй
шийдвэрлэх, зохицуулах юм чадвар суралцах хэрэгтэй гэдэг. Суралцсан гэдэг чинь өөрөө энийг одоо юу гэдэг арга замуудыг одоо мэднэ л гэсэн үг шүү дээ. Мэдээж авч хэрэгжүүлнэ л гэсэн үг. Тэгээд яг хөө мэдээж яг энэ хүний энэ хүсэл сонирхол гэдгийн зүйл чинь өөрөө хүний одоо дотоод мөн чанараас гарч ирж байгаа маш хүчтэй тий одоо тийм мэдрэмж байдаг. Тэгээд энэ мэдрэмж гарч ирэхгүй гэдгийг үүсэхгүй шүү дээ. Ирэхгүй гэдгийг үүсэхгүй шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг энийг бодитойгоор шийдэх хэдэн одоо тийм бодит одоо арга замууд гэж мэдээж байна л да. Туслах тийм үү. Зүгээр одоо өөртөөгөө тийм одоо нөхцөл байдалд оруулахгүй ч юм уу тий шин өрөөгоор одоо тий хамаагүй тийм нөгөө нэг хоёулахна байх нөхцөл байдалд өөртөөгөө оруулахгүй ч гэдэг юм уу тий. Тэгээ ийм хил хязгааруудыг тогтоож өгөх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгээ эн чинь нөгөө нэг үргэлжлэн хил хязгаар гэдэг. Хил хязгаар гэж яриад байгаа тийм зүйлүүд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг тийм одоо гим нүгэлд одоо тэр бие биенийгээ одоо сорих те ийм нөхцөл байдлыг л бүрдүүлэхгүй байх хэрэгтэй. Тэр нь хамгийн одоо бодит арга зам шүү дээ. Ер нь. Түүнээс бүх ингээд нөхцөл байдал ингээ бүрлээ гэрт хинч байхгүй ч юм эсвэл байгаа газар өөртөөс нь хинч байхгүй. Энэ нөхцөл байдалд бол мэдээж сүнс сэтгэл санаа оюун бодлын хувьд нэлээд одоо хүчрэх те нэлээд төлөвшсөн нэлээд одоо энэ бодол санаагаа дасгалжуулсан хүн л одоо төвчээд одоо өнгөрч чадна шүү дээ. Ер нь бол те. Тэгэхээр нөгөө нэг би одоо тийм нөхцөл байдал ч одоо зөв шийдвэр гаргана гэсэн одоо баталгаа бол хинч өгч чадахгүй шүү дээ. Ер нь те. Тэгэхээр тэр нөхцөл байдлыг өөртөөгөө тийм нөхцөл байдалд хүнд нөхцөл байдалд оруулахаас л өөртөөгөө сэргийлэх хэрэгтэй л хамгийн багж байгаа практика юм шүү дээ. Тийм. Зүйлээс цухтаарай. Тийм. Тэгээ ойлоо яг яриагаа жоохоо дахиад өөрчлөөд аль хэдийн гэр бүл болцсон байгаа хүмүүс рүү хандаа. Аль хэдийн гэр бүл болцоход яг үгүй гэр бүл асал жоо өөрчлөөд нэг үгүй гэр бүл болсон христч одоо гэр бүлүүдийн хувьд хүүхд хүмүүжил гэдэг чинь бас нэг том асуудал л шүү дээ. Тэгэхээр бид хүүхдүүдээ ер нь яаж хүмүүжүүлэх ёстой юм бол тэгэхээр эзний дэг журамд хүмүүжүүл гэж хэлж байгаа. Тэгэхээр яаж энэ зүйлийг хийх боломжтой вэ гэдэг хэлж байна. Тэ. Та бас яаж хүүхдүүдэд хүмүүжүүлж байна? Яг хүүхд хүмүүжлийн талаар хамгийн их одоо сургадаг ном бол сургаалт төгс ном гэдэг бол хэлж тэ. Тэгээ нэг хүүхд хүмүүжлийн талаар бид нэр хүүхд хүмүүжлэг сахилах баттай болох гэдэг тийм. Сахилах баттай болох гэж. Тэгээд ямар сахилахгүй хүүхдээ ямар одоо юу гэдэг тийм. Дэггүй хүүхдээ гэдэг яриад байдаг шүү дээ. Бидний баг байхад ингээл томчууд яг цаг гэдэг ямар сахилахгүй нөхдүүд байлаа тийм. Тэгэхээр нэг сахилах бат гэдэг чинь нэг талаараа тийм айгу бид нар ингээд сонсохдоо ингээд дандаа загнуулж явах үедээ сонсцсон үг учраас нэг тийм гоё үг биш санагдаад байдаг. Гэтэ яг үүндээ Библиэс харах юм бол нэг Библи ялангуяа сургаалт төгс номыг харах юм салхи багтын талаар ингээд айгүй одоо хүчтэй сургадаг те айгүй их юм ярьдаг юм ном байдаг гэж байгаа гэсэн. Тэгээ миний бодлоор хүүхэд хүмүүжлийн талаар хамгийн эхлээд бид нар яг бурхны үгээр сурах хэрэгтэй бид нар бүгдөө мэдж байгаа шүү дээ. Энэ бол мэдж байгаа. Тэгэхээр мэдээж яг энэ хамгийн их туслах зүйл нь мэдээж бид нар яг сургаалт төгс номыг ихтэй бид нар яриа суралцаад ерөнхий хүүхэд хүмүүжлийн мөн чанар утга агуулга зорилго одоо ерөнхий нэг агуулгыг бид нар бас ойлгоод авчих хэрэгтэй юм шиг байж байгаа гэсэн. Тэгээ мэдээж хоёр дахь нь мэдээж ер нь бол хүүхэд хүмүүжүүлнэ гэдгийг практиктаар харах юм бол өөртөө хүмүүжүүлэхийн л одоо нэг нэр бидэн шүү дээ. Ер нь бол нэг нэр байж байгаа. Тэгэхээр бид нар өөртөө айгүй их сахилга баттай болшдог байж байгаа. Тэгэхээр нөгөө нэг ялангуяа одоо бид нар шиг 80-аад оны залуучуудын хувьд бол одоо гэр бүлийн одоо нөхцөл байдал хүүхэд насны одоо нэг хүмүүжлэлтэй даруулгатай ийм амьдрал бол ихэнхэд нь бас хэцүү шүү дээ. Бид нар 80-аад оныхын чи бид нар чи нэг хараа хяналтгүй өссөн үе гэж зүгддэг те нэг гэр бүлийн эцэгхийн нөлөө айгүй багтай тийм цаг үед өссөн тийм хүн байж байгаа. Тиймдэж тодорхой хэмжээний нөгөө хүмүүжил гэдэг зүйлийг бид нар өөрсдөө бас алдаж те
өссөн байж байгаа. Тэгээд яг энэ байдал маань бидний нөгөө хүүхдтэйгээ харилцах, хүүхдтэйгээ хүмүүжлэхийн нөхцөл байдал тийм зүйлээр ингээд гарч ирээд идэх байхгүй. Тэгээ миний нөгөө хүүхдээсээ нөгөө шаардж байгаа зүйлээ бид нар өөрсдөө хийдэг болох ёстой байна гэдгийг би маш их ойлгож ирсэн байж байгаа байхгүй. Тийм. Тэгээ одоо жишээлбэл нөгөө одоо бид нар хүүхдтэйгээ одоо худлаа ярьж болохгүй гэж сургаж байгаа бол тийм бид нар өөрсдөө худлаа ярих ёсгүй болчихж байгаа. Тэгээ заримдаа бидний нөгөө амьдрал нэг цагаахан худлаа ярих хэрэггүй гардаг шүү дээ, тэ. Уцаар ярьж байхгүй гэж хэлчих гээл. Тэгээ ээж байхгүй гинэ гэдэг. Байхгүй гэж хэл гэж ийна гэдэг баригдчихдаг гэдэг шиг нэг тийм зарим нэг зүгээр энгийн жишээ шүү дээ. Ийм зүйлдер бид нар заримдаа нөгөө хүүхдтэй хүсдэггүй зүйлээ заримдаа бид нар өөртөө харагдаад байдаг. Биднээс харагддаг байхгүй. Тийм маш олон одоо тийм дадал зуршлууд, зан чанарууд бидэрт бол байгаа. Тэгэхээр энэ дээрээ бид нар бас өөртөө айгүй их ажиллах хэрэгтэй. Тэгэхээр энэ хаанаас эхлэх вэ гэхээр нөгөө нэг бид нар хүүхдтэй болохоос өмнө те бүр эсвэл бүр цааш явлаа гэхэд мэдээж нөр гэрэлтэнд бэлтгэгдэж байхдаа ганц бие байхдаа энэ дээрээ суралцах хэрэгтэй. Тэ зан чанарууд дээрээ суралцах. Гэтэл л ерөнхийдөө хүүхд хүмүүжлэн гэдэг бол хинч энийг энэ дэр туршлагатай байдгүй л байхгүй. Хүүхдтэй болвол хинч хүүхдтэй болохтой өмнө хүүхдтэй хүмүүжүүлсэн туршлага байхгүй шүү дээ, тийм үст. Хүүхдтэй болж байгаа гэж анх удаага л авах гэж болж тэг хүн болгоно л алдаа байна. Гэхдээ энэ ч заримдаа ер нь бодит байдал дээр бол тэгэл хамтдаа хүмүүжэл явдсан шүү дээ. Ер нь тэгэл хамтдаа хүмүүжүүлээд явчихдаг. Тэгээд мэдээж хамгийн хүүхд хүмүүжил христч гэр бүлийн хувьд бол хүүхд хүмүүжлийн хувьд одоо хамгийн чухал хүчин зүйл юу гэхээр бурхны үг л байна шүү дээ. Итгэл гэдэг энэ зүйл байж. Тэгэхээр нөгөө бидний хувьд бол яг энэ итгэж байгаа зүйлээ, уншиж байгаа зүйлээ бид нар өөрсдөө ингээд хэрэгжүүлж байгаагаа хүүхдүүдэд харуулах л чухал. Харагдаж яхах нь л чухал. Хөө харагдаж байвал угаасаа тэнд юу болох вэ? Нөгөө нэг тодорхой хэмжээний амьдралын дадал хэм маяг тогтоод ирж байгаа байхгүй гэр бүл. Тэгээд тэр дадал хэм маяг дунд байсан одоо хүүхд чинь угаасаа л тэр хэм маягт нийцэл одоо яах нь гэл хэлбэржил ингээд амьдарч байгаа гэсэн тийм зүйл байж байгаа гэсэн. Бид нар чинь нөгөө юу яадаг вэ? Цэцэг мэцэн дээр янз бүрийн туршлага хийсэн биз дээ. Ингээд сарын турш гоё үг сонссон цэцэг, сарын турш хараалын үг сонссон цэцэг гэл харьцуулгад те гэдэг шиг нөгөө нэг орчин гэдэг зүйл чинь хүнд аягүй их нөлөөлж идэг байх нь шүү дээ. Тэгэл хүүхдийн нөгөө зүрх сэтгэл тарих гэдэг энэ зүйл чинь аягүй уян хатан аягүй их нөгөө сурах одоо тэр нөгөө ресивтер нь аягүй өндөр гэж идэг те. Тэгэхээр яг тэр нөгөө хүүхдэд чинь тэр сурах ресивтер өндөр байгаа тэр цаг үе дээр нь цаг үе гэсэн үг байхгүй. Тэр цаг үе дээр нь л тэр юу сурах вэ гэдгийг л бид нар өөртөө харуулж өгөх хэрэгтэй. Тэгжээтэл тэгээд ер нь бол болдго юм л болдго юм байна те. Одоо л яг хөө мэдээж нөгөө хүүхд маань өсвөр наснд хүрчээд нэг хүүхд хүмүүжлийн талаар нэг бас мэдээж нэг жоохон нэг зөрөгтэй ганц хоёр үг ярьж эхлээд байгаа эхэлчих юм шиг те. Тэгээ яг нөгөө харуулахгүй тохиолдол яг нөгөө нэг уугаас сөрөг үр дагавар илрээд байгааг бол харагдаж байгаа юм чи угаас. За тэгэхээр би ингэж болохгүй байна те. Ингэж ихгүй. Би энэ дээр ажиллах хэрэгтэй байна. Би хүүхдээ өөрсдөхийн тулд би энэ зүйлийг ингэж бас өөртөө ажиллах хэрэгтэй байна гэдгийг ойлгол явж байгаа л да. Гоё. Яхарахгүйгээр эцгийн үлгэр дуурайл хамгийн том сургамж юм аа. Хамгийн том сахилгоотыг харуулж байгаа юм аа. Тэгэхээр цаашлаад эхнэр нөхрийн тухайд эхнэр нөхөр ягаад ерөнхий эхнэр нөхрийн харилцааны тухай Библиэд тодорхой төрүүлсэнчлэн хайрлаарай. Хүндлэн цаг хэрэгтаарай. Тэгэхээр тэгсэн ч гэсэн мэдээж амьдрал дээр зөндөө олон эхнэр нөхрийн хоорондох зөрчилтэй байна. Зөндөө гарч шүү дээ. Тэгэхээр ер нь итгэлийн хүний хувьд яг энэ эхнэр нөхрийн хооронд гарч байгаа зөрчилдөөн дээр ямар одоо арга хэмжээ авах нь ямар одоо арга хэмжээ авах нь илүү асуудлыг зөв тийш шийдэхэд тэгээд тэгээ нөгөө Христ итгэж хүмүүсийн хувьд нэг давуу тал нь яг адилхан ижилхэн итгэл үнэмшилтэй болохоор нөгөө нэг адилхан одоо ёс зүй ёс суртахууны хэм хэмжээ тэ жишгтэй байгаа гэсэн үг байхгүй. Тийм болохоор нөгөө асуудлыг яаж шийдэх вэ гэдэг ерөнхий нэг суурь одоо ойлголтон дээр нэгтчихэж байгаа байхгүй. Нэгтчихэж байгаа гэсэн. Тэгэхээр нэг талаараа Христ итгэж гэр бүлүүд бол энэ дээр бол айгүй давуу талтай байгаа байхгүй. Бидний нөгөө нэг үндсэн одоо
жишг бол мэдээж ёс суртахууны хэмжээ бол Библи шүү дээ. Библи маань. Библи дээр өөрөө яг нөгөө хүний амьдралын бүх хил одоо талбаруудыг те хүний амьдралдаа туулж үздэг байдаг л байх тэр бүхий л одоо нөхцөл байдлуудыг хэрхэн давж туулах тэр нөгөө нэг зарчмуудыг одоо өгсөн байдаг шүү дээ. Хилцэн байж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө эхнэр нөхрийн одоо харилцааны хувьд бол нэг талаараа энэ яг зүгээр л нийгэмдэр байдаг харилцааны л асуудал гэж бас харуул зүгээр. Юу гэж хэлэх гээд байна гэхээр нөгөө нэг бид нар нөгөө нэг Библийг гэр бүлээсээ өөр газар нэг хэрэгжүүлээд гэр бүл дотроо арай нэг өөр хэрэгжүүлнэ гэсэн үг биш гэсэн байна. Өөрөөр хэлбэл бид нар нөгөө нэг би Бурхны үгнээс ойлгож ухаарсан тэр нөгөө нэг заавар чиглүүлэх зарчмуудыг яах нь тэр зөвлөмжүүдийг бид нар эхлээл өөр өөрсөндөө л хэрэгжүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгжээж бид нар нөгөө нэг тэр бүх одоо Бурхны үгийн заавар чиглүүлгүүд чи одоо юунд хэрэгтэй юм гэхээр ерөөсөө л нөгөө нэг намайг зөв хүн байхын тулд тийм үү, зөв хүн мэдээж итгэл дотор тийм үү, намайг бурханлаг тэ Христэд итгэдэг тэр төлөвшсөн хүн байхад л зориулж байгаа шүү дээ ер нь бол тий. Тэгэхээр энэ зүйлээ бид нэр аль болох гэр бүлээрээ эхэлж одоо хэрэгжүүлэх хэрэгтэй л гэсэн үг байна. Тэгэхээр нөгөө нэг миний хувьд бол хэлэх гээд байгаа зүйл нь бид нөгөө нэг хамгийн түрүүнд эхлээд Бурхны үгэн дээр бид нар асуудал авчрах хэрэгтэй. Бурхны өмнө л асуудлуудаа авчир шийдэх хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ нөгөө хэрвээ тэр гэр бүлийн нэг нь итгэж биш бол энэ зарчим бол одоо амжилттай болохгүй шүү дээ тий. Бурхны өмнө одоо асуудал авчирыг бол итгэж нэг нь ингээл Бурхны өмнө очих голод итгэцлгүй итгэдэггүй нөгөө нэг ханинтэй ихнэр юм нөхөр нь тий битээ балаа юм яриад тэгэл ингээл тий тийм шал өөр одоо бодолтой хүн байгаа шүү дээ тэнд чи. Тэгэхээр нөгөө нэг үндсэн энэ юун дээрээ бас жишг дээрээ бид нар ингээд нийцэж чадахгүй болчихж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр Христ итгэж хүмүүсийн хувьд бол яг асуудлыг шийдэх нь Бурхны үгийн дагуу. Тэгээд дээрээс нь одоо залбирал гэдэг энэ зүйл чинь маш чухал гэж. Тэгээд нэг ялангуяа эхнэр нөхрүүд ялангуяа бие биенийхээ төлөө их сайн залбирж байгаа. Тэгээд Христч хүмүүс чинь ер нь бол айгүй их хүмүүсийн төлөө их залбирдаг тийм эсвэл өөрийнхөө төлөө айгүй их залбирдаг. Тэгээд яг хажуудах нэг хамгийн ойр амьдарч байгаа тэр эхнэрийнхээ төлөө өдөр болгон залбирна гэдэг чинь бас яггүй асуудал шүү дээ. Гэтэ яг үнд бол Бурхан бол хамгийн дөрөнд яг эхнэр нөхөр бие биендээ илүү яг энэ зүйлээ зарцуулах хэрэгтэй. Сүнслэг энэ одоо тий Бурханд итгэх энэ дадал зуршлуудаа бие биендээ л харуулах хэрэгтэй гэдгийг хэлээд байгаа гэсэн. Гэтэ нөгөө яг уу асуудал зөрчил маргаан ингээд бүгд ингээд огт ингээд байхгүй болоод арилчихна гэсэн үг бол биш л дээ. Христ итгэж гэр бүлүүд ч гэсэн амьдралын одоо нэг төвшин шатаас шалтгаалаа те асуудлууд янзаар л гарч ундрна шүү дээ. Тэр болгонд нь л одоо энэ асуудлыг бид аль болох эрүүлэр даван туулах хэрэгтэй. Энэ асуудлыг даван туулж байгаа арга барил маань энэ асуудлыг даван туусны эцэст энэ гэр бүлд ямар нэгэн одоо юугүй тийм үү хор хөнөөлгүйгээр тийм эрүүлэр одоо энэ бүхнийг даван туусан байх ёстой гэдгийг л ойлгох хэрэгтэй юм шиг санагдаж байгаа гэсэн. Тэгээ яг хөө мэдээж бодит практик зарчмууд гэх юм бол нөгөө нэг зөрчлийг даван туулахын тулд одоо зөрчил марганыг даван туулах одоо ойлголцох тухай суралцж болно шүү дээ. Одоо жишээлбэл нөгөө нэг бид нар илүү нөгөө хүүх хүн талаас нь те хүүх хүний онцлог шинж чанар гэдэг те зан чанар характерын одоо ялгаатай байдлын талаар биднээс суралцах хэрэгтэй юм чинь нэг талаас ерөнхийдөө ер нь бол ингээ гэр бүлтэйгээд ингээд өнгөрсөн хугацаанд мэдээж эхнэр битээр яг гэр бүлийн үйлчлэл дээр бас тодорхой хэмжээнд төвлөрч үйлчилсэн л те. Тэгээд ерөнхийдөө хамт ажиллаж байсан тэр гэр бүлүүд ингээд харахад бол ер нь бол сурч мдэггүй улмаас л яг тэр асуудлыг зүгээр эрүүлэр давж туулж чадахгүй байгаа байхгүй. Сураагүйг л мэдгүйгийн улмаас л тэгэхээр одоо тэр асуудлуудын мөн чанар отог агуулгын талаар те энэ асуудал яаж даван тулах вэ гэдгийг сурч мэднэ гэдэг чинь өөрөө бас айгүй асуудлыг шийдэх ухаалаг одоо юу шүү дээ үйлдэл болж байгаа гэсэн.
За тэгэхээр бидний ярилцах цаг бас төгсөж байна. Бас аваад чухал гой сэдвүүдийн тухай ярьж байна. Тэгэхээр маш том сэдв ирнэ. Тэгээд захаас нь ахуулаад ингээд хариулт өгж байгаатай баяртай. Нэг дараагийн нэг асуулт байл та. Итгэж биш нөхөртэй ч юм их нэртэй байгаад тий тэгээд энээсээ болж бас нэлийн амаргүй итгэлийн замаар явж байгаа хүмүүс олон байгаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь итгэж биш их нөхөртэй хүний хувьд ялангуяа нөхөртэй хүмүүс их байгаа. Ер нь яаж энэ асуудлыг ухаалгаар бичээсээ дагуу шийдэж явж болох вэ? Тэгээ мэдээж энэ бол айгүй бас адармаатай амьдралын нөхцөл байдлуудын нэг мөн л дөө. Айгүй хэцүү зовлонтой амьдралыг тулж байгаа итгэж эмэгтэйчүүд нөхрөж бас байдаг л та тийм байгаа. Ерөнхий яг хөө мэдээж үзэж харсан туршлага талаас нь илүү ярих юм бол хэрвээ Библиэс харах юм бол нөгөө нэг нөхрийнхөө төлөө за мэдээж яг яаж яваад мэдээж итгэж биш хүнтэй суудсан гэрэлцсэн гэдэг талаар одоо ярихгүй шүү дээ. Ярих ёсгүй мэдээж. За тэгвэл одоо яах юм бэ л гэдэг те ийм болцсон одоо яах юм бэ гэдэг талаас нь л ярьж. Тэгэхээр яг мэдээж яг бид нар яг нөгөө нэг гэр бүл гэдэг өнцгөөс нь харах юм бол аль хэдийн нэг бий болох ёстой гэдэг үндсэн зарчим ба. Бурхан гэр бүлийг анх бүтээх эрэгтэй эмэгтэйний гэр бүл болохтой яг нэгэн бий гэж. Тэ нэгэн бий гэдэг чинь зөвхөн одоо нэг бие махбодын хувьд одоо бэлгийн харьцаанд дараа одоо болж байгаа зөвхөн махан биеийн нэгдэл биш шүү дээ. Бие сэтгэл сүнс одоо оюун бодлын хувьд бид нар нэг болох хэрэгтэй гэж. Яг мэдээж нэг гэр бүрт байгаад байна те. Нэг гэрт байгаад байна. За тэгээ сүнсний хувьд за сэтгэл зүрхний хувьд яг нэг байж болох юм. Мэдээж нэг хэдийгээр итгэж биш одоо нэг ханижилттай байдаг гэсэн биеинд аюу хайртай гэж болно шүү дээ тийм үү бас яг хөө зүрх сэтгэлийн хувьд хайр сэтгэлийн хувьд би нэг хүндлийн хувьд бол яг хөө нэг бий болчих болох юм. Тэгээ сүнсний хувьд гэхээр илүү одоо энэ чинь нэг итгэл үнэмшлийн хувьд бурхан доторх мөн чанар одоо үн цэний тий хин бэ гэдэг талаар асуудал ингээд хөндөгдөж байгаа асуудал очих тий. Тэгэхээр нөгөө нэг амьдралд асуудал гараад ирэхээр уугасаа нөгөө итгэж хүн итгэж биш хүний ялгаа бол харагдаж шүү дээ тий. Тэгэхээр яг энэ нөхцөлөөсөө болоод яг асуудал хэрхэн хандж байгаасаа болоод яг хөө тэнд тодорхой зөрчил маргаан үүсчихдэг тийм үү. Одоо нэг хоорондын үйл ойлголцол жоох нэг бие бинийгаа ойлгохгүй бие нэг хүлээж авахгүй тийм тэмцэл үүсэж байгаа шүү дээ. Үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө нэг мэдээж ер нь бол яг бурхны гэр бүлд хансан үндсэн одоо нөгөө нэг одоо тушаал захирамж гэж юм байгаа шүү дээ тий. Чусаал чиглүүлэг энэ мэдээж аль нэг нь итгэж биш байлаа ч гэсэн яг энэ бурхны гэр бүлд тавьж байгаа энэ шаардлага бол гэр бүл даах хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ заавал нөгөө итгэж хүмүүс зориулсан гэхээсээ илүү эн чинь өөрөө ерөнхийдөө энэ даяар гэр бүлд зориулсан бурхны зөвлөмж гэж байгаа байхгүй. Угаасаа бурхан хүн төрлөختийг бүтээхдээ яг ийм зоригтойгоор ийм хэв шинжтэйгээр ийм одоо загвартайгаар бүтээсэн те энэ ийм загвараар ийм одоо мөн чанартай байвал энэ хамгийн сайн гэр бүлээ гэдэг л бурхан мэдж тэр одоо Библиэд ирэх тэр зарчмуудыг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тэр зарчмууд ч гэсэн яах нь вэ гэхээр одоо тэр одоо аль нэг нь итгэж биш байгаад байгаа те тэр гэр бүл ч гэсэн хэрэгжих ёстой гэсэн үг л те. Тэгээд асуудал аюу олон байдлаар илэрдэг л дээ тий. Илэрдэг. Тэгээд одоо жишээлх юм бол одоо нэг итгэлийн хувьд хавчуулдаг ч юм уу тий. Ийм асуудал бас байж болдог. Эсвэл хизээч одоо нэг би одоо итгэж болохгүй гээл гэдэг ийм одоо зөрүүдлэл одоо яг гэр бүл дотор нь бас байдаг ч юм ийм гэр бүл дотор байдаг ч юм уу тий. Айгүй олон одоо ийм бэрхшээлтэй асуудууд байдаг шүү дээ тий. Тэр болгоно тэр бүх одоо нөхцөл байдал болгонд л одоо нэг тусдаа яригдах хэвэл асуудал болно гэсэн үг л дээ. Цаашлаад дараагийн асуулт болохоор Библиэд гэр бүл салтын тухай юу гэж хэлдэг вэ? Гэдэг асуулт байна тийм. Салж болох уу болохгүй юу? Тэгээ хэрвээ салж болно гэх юм бол ямар шалтгаанаар салах вэ? Тэгээд тэр Библиэд салтын тухай юу гэж хэлдэг вэ?
тэр тухайд бид сэтгэлийн хүмүүс бид яаж харж хандах хэрэгтэй вэ? Хамгийн нэн тэргүүний одоо энэ талаарх одоо ойлголт бол бурхны нийлүүлсний хинч бүү салгаагээ гэд бурхан хэлсэн баг тийм болохоор яг энэ гэр бүлийн зүйлийг хинч салгах ёсгүй тий. Энэ юу гэсэн үг салах ёсгүй гэдэг чинь бол салгалт гэдэг зүйл байх ёсгүй гэдгийг л бурхан хэлж байгаа гэсэн үг байхгүй тий. За тэгэхээр нэг салаад байгаа асуудал байгаа тийм юм асуудал байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг бурхны нийлүүлснийг хинт бүү салгаа гэж нэг хэлсэн байж байгаа. Тэнгүүд нэг асуудалтай нэг хоёр хос орж ирээд нэг пастор дээр ч юм эсвэл өөр найз нөхдөр ачаад ингээд ярихаар ингээд нэг сонсож байгаа нь хэрвээ итгэж байлаа сал гэж хэлэхэд хэцүү те. Яа айгүй хэцүү байгаад байдаг шүү дээ те. Тэгээд энэ ийм асуудал байгаад байдаг. Тэгээ нэг битгий сал гэж хэлэхээр нөгөө нэг асуудалт байгаа гэр бүл нь айгүй их нөгөө нэг хүчрхийлэл дунд амьдраад байдаг тийм үү. Ийм асуудал байгаад. Тэгэхээр нөгөө нэг бурхны нийлүүлснийг бүү салгаг гэдгийг бид нэр ойлгохдоо сал гэж хэлж болохгүй гэсэн үг гэж ойлгоод байдаг байхгүй. Нэгдүгээр тийм бурхны нийлүүлснийг бүү салгаг чинь салж болохгүй шүү гэж хин нэгэн хүнд хэлэх ёстой шүү. Тэгээд гэсэн үг биш байхгүй юу? Энийг ойлгож байна тий? Ойлгож байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө энэ бурхны нийлүүлснийг бүү салгаа гэдгийг зөвхөн нөгөө нэг энэ салж болохгүй гэж хин нэгэн хүн өөр нэг хүнд хэлэх ёстой юм шиг тий? Ийм үнцгээс ойлгоод. Нөгөө талаар яг нөгөө маргалж байгаа хоёр хосоо тийм асуудалтай байгаа юм хоёр хос. Салах нөхцөл байдал тулцсан байгаа гэсэн. Энэ хоёр ч бас яг бурхны нийлүүлснийг бүү салах гэдэг үгийг зөрчиж байгаа байхгүй. Яг үнэхээр тэр хоёр энэ гэр бүлийг яах нь яг бурхны хүсэл тааллын дагуу ингэж барьж босгож байгуулж чадахгүй байгаа байхгүй. Яг нөгөө бурхны тэр хүссэн тэр нөгөө нэг эрүүл тэр завгрыг бий болгож чадахгүй байгаа. Хүчрхийллийг эсвэл биенийгаа яах те хардах, биендээ ингэж хатуугаар хандах, худлаа хэлэх те хуурах гэдэг ийм маш олон одоо ийм нөхцөл байдал гарч. Энэ бүгдийг хийстэрээ яаж байгаа вэхээр тэр бурхны тэр салгаж болохгүй гэсэн зүйлийг салгаж байгаа байхгүй. Салгаж байгаа гэсэн. Тэг миний хэлэх гээд байгааг ойлгож байгаа шүү те. Тэгэхээр нөгөө нэг бурхан бол салгаж болохгүй гэсэн. Гэхдээ хүн бол салгаад байдаг байхгүй. Чи салаа гэж хэлж байгаа нь салгаад байгаа яг юм биш байхгүй. Тэрнээс илүү тэр асуудал дотор байгаа гэр бүл одоо яг тэр гэр бүлийг зөв авч чавгүйгээсээ болоод аль хэдийн салгачихж байгаа байхгүй. Тэгээд салгаж байгаа салгах процесс эхлүүлж байгаа гэсэн байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бурхны нийлүүлсний бүү салгаагаа гэдэг чинь зөвхөн одоо нөгөө нэг хин нэгэн хүн чамд салж болно салж болохгүй гэдэг асуудлыг хэлэхгүй асуудал биш болж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ юу гэхээр бурхны нийлүүлснийг салгаж болохгүй гэдэг чинь миний амьдралдаа хандж байгаа гэр бүлдээ үүрч байгаа тэр нэг үүрх хариуцлага хэрхэн яаж биелүүлж ийнэ гэдэгтэй бас холбоотой асуудал болчихж байгаа байхгүй. Хэрэв би гэр бүлээ хуурч байвал би тэр бурхны нийлүүлс салгаж болохгүй зүйлийг салгаж байгаа гэсэн. Ан цав үүсгэж байгаа гэсэн. Тийм үү? Ийм асуудал гэсэн гэх мэтчлээ. Тэгэхээр нөгөө нэг бурхан бол салгаж болохгүй гэсэн. Гэхдээ сална гэдэг чинь зөвхөн бичиг баримт дээр л одоо ингэж яригддаг асуудал биш. Тийм үү? Салах салахгүй энэ асуудал чинь зөвхөн бие махбод гэхээс бичиг баримт гэж яг бие махбодын салж байгаа асуудлыг шийдэж байгаа. Тийм үү? Тэрнээс гадна нөгөө нэг бид нар нөгөө нэг гэр бүл болохтой нэгдмэл болж байгаа шүү дээ. Тэгтэл чинь сүнсний хувьд, оюун санааны хувьд те зүрх сэтгэлийн хувьд гэдэг ингээд ийм талбаруудад бид нар нэг бий болцсон байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө гэр бүлд хүлээх үүргээ гүйцэтгэхгүй бол бид нар яг энэ сүнслэг энэ одоо нэгдлүүдээ бид нар салгаж яадаг гэсэн үг. Энийг л ойлгох хэрэгтэй гэсэн үг. Тэгээ салан салахгүй асуудал зөвхөн нэг харагдах байдлын бичиг баримт асуудал биш. Энэ бол нөгөө нэг илүү сүнслэг ийм нэгдэл дотор тий бас байдаг анхаарах хэрэгтэй зүйлээ гэдэг л ойлгох хэрэгтэй болчихж байгаа гэсэн тий. Тэгэхээр төгсгөлд нь ер нь Христ гэж хүмүүс
Тэгээд гэр бүлийн тухайд өнөө цагийн рестгэж хүмүүсийн хувьд гэр бүлийн тухайд хамгийн их анхаарах ёстой зүйл юу вэ гэж бодож байна таны бодлоор? Яг одоо энэ цаг үед христчин гэр бүлүүдийн хувьд ийм зүйл дээр хамгийн их анхаарах ёстой байна. Тэ? Бурхны үгийн тухайд Бурхны үгээр харахад яг энэ талууд дээр анхаараач гэж хэлвэл юу вэ? Ер нь бол хайрлаж хүндлэнэ гэдэг энэ асуудлыг бид нар илүү их нэг прагматик байдлаар ойлгох хэрэгтэй. Өстэй юм шиг. Нэг хайрлаж хүндлэнэ гэдэг чинь зөвхөн одоо хэлбэрийн асуудал биш, зөвхөн одоо нэг мэдрэмжийн асуудал биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Хайрлна гэж байгаа бол бас яг тэ нэг хайрлаж хамгаална, халамжлална тэ өөрийгөө зориулна, золиослно гэдэг энэ үйлдэлүүд байх хэрэгтэй. Хүндлэнэ гэдэг чинь зөвхөн одоо юу гэдэг цай хоолтынхаа дээжийг барих хэрэгтэй биш. Тийм нөхрийнхөө тэр нэг нэр хүнд те одоо нэр хүндэнд нь одоо бусдаа харилцаанд нь одоо хийж байгаа ажил мэргэжилтэд нь өмнөх төшиг болох ийм асуудлууд яригдах хэрэгтэй зүйл гэсэн. Тэгэхээр нөгөө нэг хайрл хүндэл гэдэг энэ мэдээж айгүй уул айгүй энгийн баггүй. Хоёрхон зарчим өгцөн мэдэг тий. Гэтэл хамгийн их бүдэрдэг одоо зүйл нь штэ зүйл байхгүй ихнэр нөхрүүдийн хамгийн их бүдэрдэг зүйл нь нэгнийгээ хайрлах нэгнийгээ хүндлэх гэдэг. Тэгээ уулна Паулаар дамжуулаад бурхан бол айгүй энгийн зарчим өгсөн байдаг. Гэтэл яг энийг бид нар нэг илүү ухамсарлахгүй зүгээр одоо ойлгох прагматик байдлаар ойлгохгүйгээсээ болоод энэ дэр илүү нэг мэдрэмжийн хувьд эсвэл зөвхөн хэлбэрийн хувьд төдийхөн ингэж ойлгоод нэг нэгэндээ илүү сайн одоо тэрийг харуулахгүй шүү дээ тэр зарчмыг харуулахгүй байдаг тий. Тийм асуудал. Тэгэхээр хосуудын хувьд бол энэ хайрлах, хүндлэх гэдэг энэ зүйл чинь өөрөө одоо нэг сурах хэвээр, мэдэх хэвээр, ойлгох хэвээр, зориулах гарах хэвээр, одоо санаачлахтай байх хэвээр ийм л одоо нэг сэтгэл зүйн сэтгэлийн сүнсний юм хэрэгцээ гэдгийг л ойлгох хэрэгтэй шүү. Хэлмээ. Ингэж баярлалаа. За энэ үрээд өнөөдрийн маань подкастыг өндөрлөе. Тэгээд цаашдаа дараагийн удаагаар бид олон сонирхолтой асуултуудад хариулт өгөх болно. Эхний маань сэдв бол Библи ба гэр бүл гэдэг сэдв байлаа. Дараагийн сэдвээр дахин уулзъя. Цаг гаргасан баярлалаа. За баярлалаа.